Сайн бацгааны үзэгчдээ сайхан наацгааж байна уу? Спортын тамирчны нэг өдрийг толилуулдаг тамирчны нэг өдөр нэвтрүүлгийн цоо шинэхэн улирлын 2 дахь дугаар эхэлж байна. Наадмын дугаарын зочноор бид спортын ертөнцтэй өөрийн амьдралын 30 гаруй жилийг холбоод явж байгаа. Одоо Монголын ирээдүйн болсон олон тамирчдад жудо бүхий спортыг зааж сургаж байгаа Молтиус Цагаанбаатар академийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин Хөдөлмөрийн Баатар Хашбаатарын Цагаанбаатарын нэг өдрийн амьдралыг үзэгч та бүхэндээ толилуулахаар сонгоод байна. За Цагаанбаатар академийн хувьд Архангай аймгийн төв дээр хэрэн бэлтгэл гарсан байгаа юм байна. Ингээд Цагаанбаатар ахтайгаа явж уулзцгаая. Цагаан цослоо. За би хадлалт хийгээд 6 дөрөг тойрж гүйшөө. За хашаа яг чи тийчгээр хойшлоод хайцаар гараа барь. Ой. Гараа барь. Ко задраад явчих. За. Тэгээ хойшл. За би хадлалт. Хин бэ? Хижүрхий. Тоодороо. Цэцээ яг нэраа. Чи үлчээ суда. Эмосаги, чанкот. Тодочи. Амсгалаас ихтэй. Тоош тогоо амсгалаас бити суугаад ээ. Гүүж ирчээд мянгуула бос. Амарсана дэшээ. Гана дэшээ. Ааса. За хараа дөрөв гүрв шүү. За игнээд. Ихлэ томчууд нь сайд эсрэг шүү. Хурдууд цөөх авах учраас марш. За бэлчээ. Марш. Бэлдээд марш. За бэлдээс үлэм хөрөг. Ора. Бэлдээд босоод. Ашма. Ирч. Усрэж. Одоо ира. Усрэж. Хурд. Хожарат. Ашма. За ишээ. Кингрүү. Алхан бүрдэ татраад. Ora. Google. Тара. Гүст. Са. Хас үлгээ. Хасур үлгүү. Баямөкөө. Наашиг дагч тийш зүхтад алга боллах юм. Болчих. Сайн доош суугаад ишээ. Суу. Тэгээ яшаа болж. Энэ гисээ сайн уул. Нэг толгой. Суу. Хоп өргөдөл өндөөлөө. Толгой шаар. Яг нэг аяа. Айн заяа. Хослоо. За. Болж. За яра. Сай. Болж жоо хоош. За. Сай. Болж. 50 удаа шүү дээ. Сай. Жоо цаашлчих. Маш сайн. Болж байна шүү. Хөлөө зэрэг доош суу. Толгой ийгш үү заашиг. За. Өргөлөө өндөөлөө хоп. Нэг толгой шараа. Дахиад доош суулаа. Суу. Өргөлөө хоп. Яг ийш үү заяа. Заавцаглаа. Болж.
Хурдтай ихтэй гол нь гол нь таталт. За доошо суугаад зэрэг шүү. Ийшээ 30 удаа, буцаад 30 удаа шүү. 5, 6, 7, 8, 9, 10. Бүгдээрээ зэрэг тоодно шүү. Гүйцсэн усраарай. Ажмаа. Цагаанбаатар ахын нэг өдрийн амьдрал үргэлжлээд Моалтес Цагаанбаатар академийн хүүхдүүд маань өглөөний бэлтгэлээ хийгээд дууслаа. Тэгээд таны хувьд одоо систем өдөр ямар бэлтгэл хийлгэж гин өглөө бас яг ямар бэлтгэлүүдийг хийлгэснээ бас тайлбарлаач. За ер нь тамирчин хүн бол одоо мэдээж нөгөө системтэй бэлтгэлд хийх ёстой. Өөрийнхөө биеийн жин болон өөрийнхөө одоо дутуу зүйл дээр ажилласан тийм бэлтгэлүүдийг одоо хийх ёстой. За ер нь бол одоо дасгалжуулалтын үндсэн онл гэж байдаг. Тэ онлын дагуу бол одоо бас бэлтгэл сургуулаа хийж байгаа. Тэгээд мэдээж төлөвлөгөөгөө баталсан төлөвлөгөөний дагуу явж байгаа. Одоо моноцикл, макроцикл, микроцикл, олимпик цикл, олон жилийн цикл гэж циклээ гаргаад циклийн дагуу одоо бэлтгэл сургуулиуд хийгддэг байж байгаа. Тэгээд ер нь бол одоо яг одоо манай академийн хүүхдүүдийн хувьд бол ерөнхийдөө бол өсвөр насны хүүхдүүдийн хувьд бол бүгдээрээ бөөнөр нь ингээд ийм тодорхой циклийг бий болгоод циклийг батлаа циклийн дагуу одоо ингээд системтэй бэлтгэлтэй ингээд бөөнөр нь ингээд хамруулад явах боломжтой. За яг агсан төвшөнд гарч ирээд олон улсын төвчөнд барилдах, за тэгээ цаашлаад насан туршид барилдах, насан туршидыг олимпиад барилдах нөхцөл төр болох чинь өөрөө ингээд яг хүн болгон таарсан бэлтгэлийн төлөвлөгөө гаргаад төлөвлөгөөний дагуу ингээд ажиллаад явах хэрэгтэй. Яагаад гэвэл хөлсөөр одоо хүн тамирчин хүн маш олон энерги, олон эрдэс бодисуудыг алдчихдаг учраас тэрийг нэгдүгээр нөгчих хэрэгтэй. Хоёрдугаар яг өөрийн дутуу зүйл дээр ажиллах хэрэгтэй. Жишээ нь гарын ятгах дутуу бол тэрэн дээр ажилладаг, тий. Хөлийн төсөл дутуу бол тэрэн дээр ажилладаг. За мэх техникийн гүйцэтгэх дутуу бол яг тэрэн дээр ажилладаг. Тэрэндээ таарсан тусгал дасгалуудыг хийнэ л гэсэн үг. Энэ дасгалууд бол өглөөний болон өдрийн туслах дасгалууд ч нугасаа яг л нөгөө барилдаанд дутуу зүйлүүдэл нөхөх. За тухайн мехийг хийхэд шаардлагатай байгаа булчин байхгүй байгаа юм уу, тий. Тэсэрт нь байхгүй, хурд нь байхгүй байгаа юм уу. Энийг л нөхөхийн тулд энэ туслах дасгалуудыг хийд юм байгаа юм. Тэгээ одоо бол яг манайх бол одоо ингээд энэ цикл гарцсан 14 хоногийн моноцикл гарцсан бэлтгэл сургуулаа хийлгэж байна. Тэгээ өглөөд бол ер нь бол бөөнөрөө ингээд зариатыг хийж байгаа. За тэгээ зариатгийн дараа бол эрзэн таталт явж байна. Эрзэн таталтын дараа хурдны тесрэлтүүд явж байна. За сунаалт явж байна. Гэх мэтлэн өглөөний зариат бол энэ хөнгөн бөгөөд инх цагийн юм чанартай өглөөний зариат хийгээд дуусдаг гэсэн үг. Өдөр 11 цагаас бол одоо дэвжээний бэлтгэл. Энэ дээр бол яг үндсэн кимонтойгоо мэх техник давтах, барьцны барилдаа хийх, за тэгээ барилдаа хийх гэсэн зүйлүүд өдөр болгоо хөгжлөгдөд ингээд явдаг гэсэн үг. Манай нэг академийн нэг давуу тал нь зуны одоо энэ сэргээлтийн бэлтгэл гарахтаа энэ нь бол одоо яг нэг дэвжээгээ хаашааж явсан аваад гардаг. Эсвэл одоо энэ жилийн хувьд бол одоо Харангай аймгийн энэ спортын төв сургуулийн 5 дугаар сургууль дээр энэ дэвжээтэй заалтай газар гарч байгаараас онцлог байна. Тэгээ урданд бол өөрөө газрууд явахдаа бүгдэн дээр нөгөө дэвжээгээ ачаад аваа явдаг. Тэгэхээр энэ маань одоо манай бас академийн даваа тал болдог. Яагаад гэвэл хүүхдүүд дэвжээнээс олон хоног холддог. Хоёрдугаар нөгөө дэвжээн дээр одоо яг ажиллах хүүхдүүдтэйг ажиллах энэ цаг хугацаа яг энэ одоо зуны бэлтгэл дээр гардаг учраас бэлчиж ажиллах, тулж ажиллах зүйлдээ за одоо чиний энэ мэх техник чинь өөрийн ч юм утгаан ч юм энэ болохгүй байна. Одоо энийг ингэж ажиллая, энэ дээр ингэмээр энэ гэдэг. Энэ өөрөө нөгөө нэг дасгалжуулалтын онлын 5 үндсэн хичээлийн нэг нь буюу загварчилсан хичээл гэж ордог. Тэгээ тэрүүгээрээ өөрөө биеэр бодитоор үзүүлэх тийм ээ. Ийм одоо хичээлийн нэг хэсэг байдаг учраас энэний дараа сэргээлтийн бэлтгэл буюу сэргээлтийн хичээл гэж орж явдаг. Ийм байгаа дасын үндсэн онол дээр болох тийм. Тэгээд яг тэрний дагуу одоо ингээд хүүхдүүдэд ямар ч бэлдээл явж байна та. Тэгээд удахгүй тэгээд бас хүүхдүүд маань сайхан амжилт гарах байхаа гэж бодож байна. Тэгээд зарим шавнар маань одоо бас бэлтгэл сургалт хийгээд үндсэн өөхийн бэлтгэлд наадам бэлтгэлд гарцсан нөгөө сум болон аймаг орон нутгатаа бас барилдах гад үндсэн өөхийн бэлтгэлд гарцсан байж байгаа. Омор гэдэг одоо шавь маань хувьд бол одоо манай Моалтес ахлах сургуулийн 11 дугаар анги сурагч одоо тий одоо тэгээд бас энэ жил Дахуул аймагт барилдана. Монгол Улсын зан Сэрик дээр одоо бас
өлгийн өвчтөнд хэмжээнд бэлтгэл сургалтанд хамрагдаж гарсан байж байгаа. Танай академийн хувьд одоо хэддэг жилдээ хээрийн бэлтгэлд гарч ийн. Тэгээ хээрийн бэлтгэлд хамрагдсанаар хүүхдүүд маань ямар давуу талтай болж ийн. Одоо энэ жил ч гэсэн анх удаага ирж байгаа хүүхдүүд байгаа бах. Эцэг эхээсээ хол тэгээд ер нь юм системтэй нэлээд одоо шахсан бэлтгэлийг хийгээд ирэхээр хүүхдүүдэд маань ер нь одоо ямар зан характерууд гаргаж ийн. Тэрэн дээр нь та ер нь хэрхэн ажилладаг вэ? За ер нь манай академийн хувьд одоо ингээд 6 дахь жилдээ энэ зуны бэлтгэд гарч байна. За одоо нэг одоо жил одоо юутай давхарсан газар руугаа гараагүй гэсэн үг. Нэхэд бол 6 жил ахта 6 өөр газар гарсан. Тэгээд аль болох энэ сум орон нутглоо гарахыг одоо ирмэлцдэг. Яагаад гэвэл тухайн сум орон нутгаас энэ жуудаа гэдэг спортыг хөгжүүлээ. Энэ олон хүүхдүүдийг хараад сум орон нутгийн хүүхдүүд ингэж иж даган дуурайгаад баясаад тийм ээ. Ингээд жуудаа дуртай холоосоо хайртай холоосоо гэдэг үүднээс одоо сум орон нутгийг сонгоод бэлтгэлд гардаг байж байгаа. Тэгээд хүүхдүүдийн хувьд бол мэдээж анх гарч байгаа хүүхдүүд бол одоо бас хэцүү зүйлүүд бол их байдаг. Тэ гэрээ санах, аав ээжигээ санах, тэ өлсөх, цангах гэдэг олон зүйлүүдийг давж гарч ээж одоо яг тамирчин болдог учраас тэгээд яг энэ зуны хээрийн бэлтгэлээс одоо буугаад намар ирж байгаа хүүхдүүд нь тэгэл яг л цаашаага барилдах тамирчин болох хүүхдүүд нь л үлддэг. Тэгээ хамгийн гол нь одоо яг энд гарч ирснээр энэ хүүхдүүд маань өөрсдөө өглөө босож сурж байгаа. За тэгээд хувцас авих гэж сурна, цэвэрхэн байж сурна, хамт олонжуулаад нэг өрөөнд ингээд те 5 6 байгаад хамт олонжуул сурж байна. Үг даадаг болж байна, өл даадаг болж байна тийм ээ. Олон сайхан одоо чанаруудыг болон тий утас тодорхой шүү дээ. Манайх ингээд утсаа энд ирээд ерөөсөө 14 хоногийн хугацаанд ерөөсөө шууд ирээл 9 өдрөө утсыг хураадаг. За тэгээд 7 хонуулаад нэг өгөөд аав ээжтэй нэг яриулдаг. Тэгээд ахиж хурааж аваад дахиад явахт нөгдөг. Ерөөс тийм учраас энд бол утаснаас хол тэгээд компьютер тоглоом утаснаас хол учраас нөгөө тархин намраа тий оройд ирт амтж байна. Оройд ерөөсөө хамгийн цаатал нь 10 цагт унтж байгаа учраас өглөө 7 цагт тусч байгаа учраас маш их одоо хүүхдийн өсөлтийн одоо гол зүйл нь болохоор нойр хоол 2 байдаг. За тэгээд ялангуяа одоо ингээд 10:30-аас шөнийн 2 цаг 30 минутын хооронд хүүхэд бол яг эд нойронд унтчих хэвээр. Их юм бол хүүхдийн нөгөө тархи амраад маш том одоо маш өндөр болдог, том болдог. Тийм учраас хүүхдүүд бол аль болох эрт хүүхдүүдэд унтуулж явах хэрэгтэй. Эцэг эхчүүд маань тэгэх юм бол хүүхэд бол одоо ингээд сайхан том болоод одооны хүүхдүүд бас хоол унднаас хамаарат их өндөр өсөглөн их том болж штэ. Тий. За одоо бүгдээ явах лээ. Одоо сайхан өглөөнийхөө цайндаа ороод тэгээд сая өглөөний зарайт дууссан учраас өглөөний цайндаа ороод 11 цагаас бэлтгэлтэй. Орондоо заалны бэлтгэж одоогийнхоо бэлтгэлд орно. За. Цааматрахын нэг өдрийн амьдрал үргэлжлээд бид нар Ар хангаа аймагт одоо хаашаа явах гэж байгаа лээ. За бид нар одоо өглөөнийхөө бэлтгэлийг хийгээд дууссан. Тэгээд өдрийн хоолоо идчихлээ. Тэгээд одоо өдөөс хойш манайх одоо хүүхдүүдийнхээ дунд нэг үндэсний үеийн барилдаа зохион байгуулна. Өдөөс хойш бэлтгэл одоо үндэсний үеийн барилдаантай байгаа. Тэгээд одоо наадан болж байгаа учраас тийм ээ. За бас Монгол үндэсний өв соёл, хүүхдүүд хөөцөл хөгжлөгээд хүүхдүүдтэй одоо эдгэрийг одоо бас тээж үлдэх зорилготой тэр ч утгаараа үндэсний бүх гэдэг маань өөрөө жодоо бөхөр амжилт гаргахад маш том одоо төлөвлөс болдог, нөлөө болдог ийм спорт байгаа. Тэгээд Монгол хүүхэд болгон одоо Монгол эрэгтэй хүүхэд болоод төрөх болгонд одоо монголчууд маань одоо бас нэг бүх болох хүүхэд одоо төрлөө гэж бас бэлэгшээдэг. Тийм учраас одоо хүүхэд болгон байрлалдаг. Тэнтэй адилхан одоо үндэсний бөхөрөө бас ингээд давхар хичээлэх нь маш олон талын одоо бас давуу чанаруудыг бий болгож мэдрэмжүүдийг одоо сайжруулдаг их давуу талтай байгаа. Тийм учраас аль хүүхдүүдээ бас үндэсний бүхийн одоо мэг техникүүдийг хийлгэх дээрээс нь үндэсний бөхөр барилдуулах одоо шүдгийг өмсүүлж тэр хүүхдүүдэд одоо бас өв соёлоо тээж явахт нь одоо бас бит энэ бос өвийг тээж явахт нь
түлхэж болох, нөлөө болох зорилгоор одоо бас ингээд үндэсний бүхий бэлтгэлийг хийлэгдэг. За энэ одоо бас бид үндэсний бүхий бэлтгэлийг одоо хийлгэх гээд үдээс хойш одоо үндэсний бүхий барилдаантай. Энэ хооронд одоо зөмөр одоо бас цагийг сайхан ашиглаад Наранга аймагт сайхан олон сайхан авраг арслангууд алдартай төрөн гарсан одоо Аранга аймаг байгаа. Тэгээд энэ Аранга аймгийн одоо бас олон сайхан түүх тусгалд газрууд байдаг. Тэдгээрийн нэг бол одоо бас тайгар чулуу байж байгаа. Одоо хол ойрын очид одоо оройг нь хараад бас баясдаг тий дээгүүрнээс чулуу давуулж идэх гээд бас чаддаггүй тий тийм бас түүх одоо үг яриануд байдаг. Тэгээд ямарсан тайгар чулууг одоо хамтдаа үзсгэх цэцгээр байгалийн сайхныг бас хамтдаа үзээд тэгээд тэндээ бас сайхан ярилцлага хийгээд явбал сайхан болов уу гэж бодоод тайгар чулуу явж байна да. Үндэсний бүх ярьсан дээр бас баяр наадмаар мэдээж монгол хүн бүхөө одоо цэгцэл хэзээ үзээд сууж байгаа монголчууд манаас одоо яг үзэл сууж байгаа. Таны хувьд ер нь одоо яг аймгаа Увс аймгийг дэмждэг бүгчүүдийг ер нь энэ жилийн хувьд бас өнгөтэй байгаа бүхийг хэн гэж харж ийн дотроо битүүхэндээ хэнийг бас төрүүлчих болов уу гэж бодсон бүх байна уу? За тэгээд өөрөө нөгөө хүүхэд байгаасаа бага учраас одоо үндэсний бүхий ороо барилдсан. Ер нь нөгөө Монгол эрхэм болж төрнө гэдэг чинь одоо Монгол бүхий зөвлөгөө ногоон дэвжэн дээр бас дэвж шавна гэдэг одоо бас дуртай болгоно одоо бас зодон шуудгийн хүмүүсд бас дэвээ шаваад байдаг үл дээ. Тэр ч утгаараа одоо бас сайхан байдаг хүүхэд багаасаа барилдсан учраас одоо өөрөө бас аймгийн арсан цолтой. За тэгээд энэ жил одоо бас бид Ахуул аймгийнхаа баяр наадамд болон бас 1024 бүхий барилдаа улсад одоо барилдах зорилготой байгаа. Ямар ч тодорхой хэмжээний зэвсэг сургууль хийгээ байж байгаа. Тэгээд мэдээж бод мань метод одоо ингээд хүүхдүүдээ ингээд багшлаад багш болсон учраас одоо учиргүй одоо бас тэгэж юу гэх юм дэшээ барилдах нь бол угаасаа байхгүй. Тэгээ ямар ч шавнараа харж баясаж тийм ээ. Шавнарын амжилтаар л одоо омогшож баярлаж явж энэ одоо бол тий. Энэ жилийн хувьд бол одоо олон сайхан өнгөтэй бүгчүүд байгаа. Тэгээ хин ч одоо бас хин гэхгүй л дээ. Ер нь одоо өнгөтэй бүгчүүд, өнгөнд барилдах бүгчүүд, бэлтгэл сургууль сайн байгаа бүгчүүд бол их аяндаа тэгээд угаасаа ялгараа гараад ирдэг. Тэгээд ер нь бол яг хөө миний бодлоор одоо яг одоо мордор бол чэйжэнд байгаа гэдэг шиг тий. Ер нь бол яг нэг толгой дээр байгаа нэг 6 бөхөө штэ тийм ээ. За манай Батцуур авраг байна. Дархан авраг Батцуур байна. Ханга авраг байна. Хин байна. Орхон баяр байна. Батмагна байна. Лав гэрэл байна. Тэ за нэг нь Батөлзий байна. За тэгээд бям ботхон нэмэгдэж магадгүй. Тэгээд одоо яг энэ 6-7 бүгчүүдийн хооронд яг хол өрсөлдөөн бол мэдээж болно. Тэгэхээр хамгийн гол 1024 бүх гэдэг нь одоо 8-5-аа л бүх юмыг шийдэн штэ. Тэр бол Батцуур аврагын ам. Ямар ам авахаас л одоо наадмын өнгийг тодорхойлно. Тэгэхээр одоо юу гэх юм дээр мэрэгжлийн үний хувьд бол ярихад бол жишээ нь Батцуур авраг өөрөө харж байгаад ханга аврагын жишээ нь авлаа гэж бодоход тийм ээ. Тэр хоёрын давсан дээшээ гараа явчихна. Тэгэнгүүт тэр хоёрын давсан яах нөхөр шүгээн төлөвлөлтөд явчихна шүү 8-5-анд. Тэнгүүд орн Орхон баяр Батмагна хоёр тунах магадлал өндөр байхгүй юу? Тэгэхээр тэр хоёрын яг нь үлднэ гэсэн үг шүүгийн төрөвт. Тиймэрхүү юмнууд байгаа. Тэгээд ахаад Батцуур авраг ханга авраг хоёрын давсан ахаад дөрөвт үлдээд ахаад тэр хоёрын давсны үлдээгээд юм уу те ахаад нэг давсныг авах бах. Тэгээд ер нь бол тэгэл яг эдгээр бүгчүүдээс бол угаасаа мэдээж гарахгүй шүү дээ. Тэ. Монголчууд маань одоо ам авахыг хараад их нөгөө булаалтаж ярьдаг шүү дээ. Тэр бүхийг одоо сонгочлоо бас дургуутч хүлээж авах ч юм уу те. Тэгвэл ер нь нөгөө тухайн тамирчин ч өөрийнхөө амжилтыг л харах нь зөв. Тэрний хувьд одоо энэ ам авах дээр юу гэж боддог вэ? За ер нь бол одоо бүхий ам гэдэг чинь нөгөө нэг ам авч барилдаж чаддаг бүх гэж байдаг л да. Ер нь бол тэгэд амаа буруу авдаг бүхчүүд гэж бас байдаг. Тэгэхээр ер нь нөгөө нэг хүн бол мэдээж бэлтгэл сургууль болон өөрт багтаж байгаа л хүнээ аавна штэ. Нэгдүгээр, хоёрдугаар нөгөө цолн байна, эренбэн байна. Авах нөгөө нэг эрхэн байгаа учраас одоо Монгол төрийн наадамд одоо ч юм уу дүнцнүүхэн барилдаан дээр одоо том золтой бол хэнийг ч авч болох бүрэн боломжтой байхгүй юу? Бүрийн авдаг тийм ээ. Тэгээс одоо юу гэдэг өнөөдөр нэг хүнийг одоо юу гэдэг бэлтгэлээ хүнийг зарим нэг нь авлаа гэж юу яадаг те. Эсвэл зарим нэг нь хөгшүүгөө авчлаа гэдэг. Эцсийн үц тэр хүмүүс чинь нөгөө нэг өөрийнхөө амжилтыг л бодож дараагийнхаа даваанд өөрсдөө ингэж одоо юу гэдэг арай баг ядрах байт юм уу те. Эсвэл барилдаанд хардаг бүх байт юм уу, байн хайдаг байт юм уу, энэ утгаараа л авдаг штэ. Тэгэхээр одоо байн хайдаг бөхөө аваад яг гол наадам дээр унжсэн тохиолдол зөндөө байд нь шүү дээ.
Тэр утгаараа энэ бол ам авдаг бол угаас энэ цол яах гэж олгож байгаа энэ яагаад энэ цолтон төрж байгаа яагаад ирэмб гэж байгаа тийм учраас авах ёстой ирэмб байгаа аюул байгаа учраас бол авна гэж одоо өөрөө хүсээд өөрөө хаяна гэж бодож байгаа бол авах хэрэгтэй тийм тэлтэл дээр бол нэг одоо юу гэдэг нь тийм бэлт зүүн авлаач гэдэг юм уу юу алаа гэдэг юм бол байхгүй шүү дээ. Жишээ нь одоо юу гэхээр бид нар одоо олимпиадын наадамд барилж ирсэн надтай барилдах би олимпийн заа би зооны аврагын төлөө ч юм уу хүрэл медалийн төлөө би барилдах чийлээ тэгвэл нөгөө өрсөлдөгч тамирчин маань гэмтчлээ тийм ээ гэмтэлтэй байлаа. Тэгээ би шууд медаль аваад юм ялцглаараа юу гэхээр бэлтэлтэй хүнээс яалаа медаль авсаа гэж ярихгүй үстэй. Тий. Тэгэхээр энэ бол жоохон өрсгөл. За. Оо имэгинэ. За одоо эндээс нэг өрчих. За ингэ сайн байна. Оо тий. За тийш. За. За тэгээд бид бүхэн гэж Миний нэг өдөр өргөсөн. За өнөөдөр тэгээд бид бүхэн бас бэлтгэлийн хоорондоор бас заваараа Аранга аймгийн нутаг дэвсгэрт орших их тамир одоо сумын нутаг дэвсгэрт орших тайхар чулуу гэдэг энэ сайхан газар бас байгалийн үзэсгэлэнт сонин тогтцод одоо энэ газар одоо алдарсан тайхар чулуун дээр хүрэлцэн ирсэн байна. Тэгээд хол ойрын зочид бол одоо бас энэгээр хөл хөдөлгөөн нэлээд ихтэй байна. Тайхар чулууны бас тайлбарыг одоо бас та бүхэнд бас хөргөе гэж бодож байна. Энэгээр бас үзэр үйлчлэгээр гарсан байна. Бэлэг дурсгалын зүйлүүд гарсан байна. Аранга аймгийн их тамир сум тайхар чулууны тусглаа. За тайхар чулуун дээр шинэ чулуун зэвсгийн үед манай эртний өмнөх 6000-аас 3000 жилийн өмнө гэж байна тийм бүтээгдсэн улаан зосон тамга тэмдэг амтны зураг байхаас гадна эртний түргийн үеийн орхон эсийн руун бичиг болон согд, уйгар, кедан, монгол, манж, төвд, хятад зэрэг үсгээр бичсэн 150 гаруй бичгийн тусгал хадгалагдсан үлджээ гэж байна. Түүх соёлын тусгалаа хайрлан хамгаалцгаая гэд эндээ сайхан бичсэн байна. Өндөр газраас тайхар чулууны дээр ном сум харагддаг гэлцдэг. Гэтэл бас могоо маш урт сүүлээрээ хүмүүсийг ороолгож алаад байсан тул бүх бэлэгт нэгэн уулын оройг аваачиж сүүлэн дээр нь тавьсанд могоон аяар дуусч ард иргэд аврагджээ гэж шүү. Авраг могоог дарсан байна. Одоо бүх хөлөг тэгэд манай нөгөө Аранга аймгийн бүх хөлөг дэвжээ гэж байдаг шүү дээ. Тэгээ одоо Аранга аймгийн үндэстэн бүхийн бүх хөлөг дэвжээ байна. Самжуудаа бүхийн бас бүх хөлөг дэвжээ байж байгаа. Тэгээд бүх хөлөг дэвжээнээс одоо бас олон сайхан авраг арслангууд алдартнууд төрж байгаа. Тэгээд аргагүй одоо мундаг бүхийн нэрээр нэрлсэн бүх хөлөг дэвжээнээс одоо бас олон одоо ардын төрийн наадмын аврагууд төрөх байхаа гэж итгэж байгаа. Тийм ч учраас одоо энэ нөгөө худагт 3 гигантт нь өвөрт нь хоноглож хилцсэн гэдэг энэ дэлхийд ганцхан шиний 15 зул барьдаг булган уулын өвөр бэлт одоо би бас хүүхдүүдэд бэлтгэл гаргаад энэ сайхан уул ус газар шороо хүүхдүүдэд гიშгүүлж агаарыг амсгалуулж энэ сахийн сайхан илбүүлж энерги бас авшиг хүртэх гэдэг одоо бид Аранга аймгийн сонгож ирээд зорж ирээд ингээд хүүхдүүдтэйгээ одоо ингээд 100 гаруй хүүхдтэйгээ бэлтгэлээгээ байж энэ да. Тамирчны өдөр нэвтрүүлэг маань үргэлжлээд Тамирын голын ирэг дээр хүрэлцэн ирсэн байна. Хамтрагч бас байгууллагуудаа юун төрөнд танилцуулъя. Эрүүл Монгол хүний төлөө сүү хувьцаат компани Тамирчны өдөр нэвтрүүлэгтэй маань хамтран ажиллаж байгаа. За мөн Оросын албаны улсын Берта Русагра группийн албан ёсны борлуулагч Unity Natural Foods компани маань мөн хамтран ажиллаж байгаа. За мөн эрэгтэйчүүдийн биодоктор хамтран ажиллаж байна. Мөн Dental Clinic Studio компани маань хамтран ажиллаж байна. За цагааныхаа хувьд жуус уух уу, сүү уух уу? За, юу жууснаас авч үзээ да тий. Оросын албаны улсын бас албан ёсны борлуулагч юм сайхан жуус бол Монголд одоо бас оруулж ирээд Монголын одоо сайхан хүүхэд багчуудад бас цэвэр байгалийн одоо бас яхан олон жимстэй болон апл, оранж гэсэн жуусуудыг бас борлуулж нийлүүлж байгаа юм байна. Тэгээд энэ жууснаас бас амсч үзье. Өнөөдөр бас манай нэвтрүүлэгтэй хамт байгаад бас эдгээр бас байгуулгын хамт олонд баярлаа.
нэг тусалж ус ороогүй 100% байгалийн гаралтай гэж. Оо зөө. За чи хөдөөс гоё аяганд жүүсээ авах нь шүү дээ тий. Тийм Монгол хүн гэдэг. Өвөрмөц юм байна шүү дээ. За баярлалаа. Энэ шинэ одоо банантай. Банантай гүзэлцгэнтэй. Тийм байна. Банан гүзэлцгийн холбог. Нэг ширхэг тусалж ус ороогүй гэж шүү дээ тий. Тийм. За сайхан. Хулуу жүрж алим бүх төрлийн жүүснүүд гэдэг юм лээ. За би сүүг авч. Энэ манай сүү хвцад компани шинээр борлуулалтанд нэмэгдсэн лактозгүй сүүгээд одоо нэг сүүгийн бүтээгдэхүүн хэрэглэхээр гидсэн хямардаг ч юм уу гэдэг чтэй. Тийм ямар ч нөлөө үзүүлэхгүй. Тэгээд амт нь ч гэсэн их өөр юм билээ. За. Одоо би болчихлоо. За. Хамгийн гол юм дээр таавараа сайхан сүүгээ аваад жүүсээ аваад явах юмстай. За нэгэнт байгаль ирснэх бас Саанбаатар ахыхаа нутаг уусаас төрж өссөн газрынхын тухай ярилцъя гэж бодож байна. Тэгээд Уус аймгаас гаралтай гэдэг манай үзэгч ард түмэн мэдэн тэгээд Дархан уул аймаг руу бас жоохон бахтаа шилжиж утсан юм байлээ. Гоё түүхээсээ хуваалцаж. За тэгээд миний бие бол одоо намайг Хашаатрын Саанбаатар гэдэг 1984 оны 3 сарын 19-нд Уус аймгийн Баруун Зуун сумын Хацгаа ус гэдэг газар сангийн аж ахуй дээр одоо бас төрсөө. Одоо манай нутаг одоо эндээс маш ойрхон байгаа. Тэгээд Улаанбаатар Уус хоёрын яг зааг дээр бид нар одоо Арангаа аймгийн их Тамир сумын тайгалж болооны хажууд Тамирын голын ирэг дээр бас сууж байна. Тэгээд намайг хүүхэд байхад аав маань 2 настай байхад бурхан болоод за тэгээд Дархуул аймаг руу шилжиж очсон. Гэр бүлийн хамт ээжтэйгээ ээжийнхаа ахтайгаа дүүтэйгээ за тэгээд ээжийнхаа аав ээж хоёртой зүг Дархуул аймаг руу шилжиж очиж Дархуул аймагт одоо сууршиж улмаар тэгээд цэцэрлэгийн ажлаар хүмүүжээд Дархуул аймгийн 10 жилийн 1-р дунд сургуулийг төгссөн байж байгаа. Тэгээд 1990-аас 2000 онд мөнгөн цэцэг овшиг багшийн анги төгссөн. Тэгээд Улаанбаатар хотод 2000 онд ирээд 2000-аас 2004 онд аврагын мэдээлэл сургуулийг багш тасалжуулагч мэглэлээр дүүргэж 2006-аас 2010 онд Хүмүүлийн ухааны сургуулийн бизнес удирдлага маркетинг чиглэлээр төгссөн. За 2011-аас 2014 онд Монгол Улсын сургуулийн хөрзөн сургуулийг эрхцүүлж хөвлөөр төгссөн гарсан. За 4-р ангиас жодоо өгөхөр биш чөлөө төхөр хичээж эхэлсэн. Миний одоо анхны багш бол одоо Дархуул аймгийн чөлөө түүхийн биеийн тамирын багш анхны Ганбат гэдэг багш маань байдаг. Сургууль дээр одоо анх чөлөө түүхийн зэгцэнд орж байсан. Манай ангийн 20 гаруй хүүхдүүдийг хамттан бэлтгэл хийлгээд сонгож аваад бэлтгэл хийлгэжсэн. За жил гаруй хугацаанд бэлтгэлээсээ дараа Дархуул аймгийн Яргуу наадам гэдэг наадамд очиж оролцоод тэндээ одоо бас биеийн тамирын одоо спортын ордон дээр байдаг шгшээ баг буюу үндсийн чөлөө түүхийн шгшээ баг дээр очиж баясаг багш удирдлагын оролцоо сургуулаа хийж явсан да. За одоо жил хагас шахуу барилдаад жудаа өглөө орсон энэ түүхтэй тавьчихсан да тий. Жудаа бүх рүү орсон түүх нь бас яг нөгөө наадмын үедээ давхцаж байсан. Наадмын өмнө ах нар нь бэлтгэлд явцсан хаалга нь хаалттай байгаа л хаалттай байхад нь байн очиол тэгээл урваагаал буцаа явж байхыг нь бас багш нь хараад ямар хүүхэд учиртай хүүхэд ингэ яваад байна гэд тэгжсэн гэд бас түүхийг сонсч байсан тэр тох байгаа юм. Тэгсэн. Одоо яг өдөө идэлтэй наадмын үеэр наадам бэлтгэхэд юу гарчихсан байсан. Манай чөлөө түүхийн ах нар бүгдээр бэлтгэлдээ гарчихсан. Тэгээд би нөгөө бэлтгэл өдөр болгон бэлтгэд ирэх гэдэг жижигхэн биетэй. Тэгээд бэлтгэд гарна гэдгийг ч бас мэдээчгүй байсан баг. Нас сэдтэй байсан. Төвч одоо жоохон байсан билүү 10 нэгтэл байсан билүү. Тэгээд юу л бэлтгэд гараа явцуулчаас өдөр болгон спортын дуурд дээр очиод байхгүй юу. Тэгж намайг нэг хүн дархны спортын ордон дээр тийм нэг хүн намайг одоо өдөр болгон буцаагаал ийсэн. Чөлөө төгөөс яг орохгүй гэл өөр хүүхдүүд л ороод ийсэн. Тэгэл гайхаад чинь 3-аас 4 өдөр буцаагаал 4 өдөр 5 дахь өдөр дээр намайг чи тийм барилдах дуртай мó гэж хэлсэн. Тэгэхээр би барилдах дуртай гэсэн чи саамжуудаа бүхээс ягцанд орох уу гэж асууж илээ. Тэгэхээр би одоо саамжуудаа гэдэг чи юу гэдэг бүх байд юм уу? Тийм бөхштэй гэхэд тэгвэл орё л та гэл. Тэгээд анх орж исэн. Одоо тэр хүн маань одоо миний одоо саамжуудаа бүхий анхны багш Монгол Улсын тасалжуулагч Намсрын Батлуу гэдэг хүн. Одоо бас намайг тэгж их дуртай хөхтөө нэг юу хөхтөө бүхэл их дуртай хөхтөө гэж чи одоо таньснаа ямар ч гэсэн тэгээд намайг сексэнд оруулж исэн. Тэгээ би орсон өдрөө шууд одоо барилдах юм бодоол тий амар ноцлох юм бодоод орсон чинь шууд орсон өдөр гүйлгээд бидэндээ бүр. Тэгээ Дархуул аймгийн хүүхдийн паркийг ингээд
бүтэн 3 тойрч гүгээд. Тэгээд гүгээд ирсэн чинь би нэгт илүү биш нэг чирээгээр яг бахана 2 3-аар ирсэн баг та. Тэгээд ирсэн чинь маш сайн гүйдэг хүүхэд байна. Тамирчин хүн чинь нөгөө нэг маш сайн гүйхлээр амжилт гаргадаг. Тэгээд нөгөө нэг амжилт гаргасан хүн одоо хүнд гүйцэгддэг юм аа. Тэгэхээр сайн гүйдэг хүн амжилт сайн гаргаад араасаа хүнд гүйцэгддэг юм аа. Маа гэдэг ирээс өгөөд энэ ирээсийг чи том тэмцээний медаль болгоорой гэдэг надад өгч ирсэн. Тэгээд би тэрийг кермалчаад бэлгээд дуусаад харж явахдаа кермаасаа гаргаж ирээд идчихсэн. Одоо тэр амт одоо ч гэсэн миний нөгөө нэг энэ юунд одоо юу гэдэг нь холоод амтнд ингээд амтагддаг. Тэгээ яагаад ч мэдгүй айгуу тийм үнээр амттай байсан. Тэндээс би том шагнал бол. Тий яг тэндээс би өөрийгөө нөгөө нэг хүн гэдэг хүн хөдөлмөрлүүл хөдөлмөрөөрөө олж авсан эдсэн энэ зүйл хүнд ямар их нөгөө нэг юм энерги хүч чадал те амттай байд юм бэ гэдгийг яг тэндээс анхан мэдэрч ийсэн да. Анхны мэдрэмж бол тийм байсан. Цагаан ахын хувьд бас бэлтгэлийн хажуугаар ар гэрдэж их тустай хүү байсан гэж сонсч байсан. Тэгээд өхөрчүү хүү байсан гэдэг байгаа тийм. Тэгээд ер нь яг хүүхд байхдаа манай өвөө болохоор Улс аймгийн Хягас сумын яриад Баттур гэж хүн байсан. За өвөө маань одоо бас сангийн аж ахуйд олон жил одоо бас трактор компани бас сангийн аж ахуйн бас дарга хийжсэн юм хүн. За тэгээд бас дэлхийн 2 дугаар дайнд оролцож ирсэн юм хүн л дээ. Тэгээд өвөө маань одоо Сархуул аймагт үүж очиод миний хүү ер нь их юутай малднуудтэй миний хүү чи ер нь ажил тусдаа өвөөмөө тусдаа хүүгээд надад одоо нэг морь авч өгөөд нэг хүрэн морь авч өгч ирсэн. Тэгээд тэр хүрэн морийг би унаад хэдэн сайлын үнэнээрээ увсаасан ачиж ирсэн сайлын үнэнээрээ хариулаад тэгээд өвөөдөө имээдээ ээжтэй туслаад амьдрдаг байсан да. Тэгээд зундаа яг өөрийнхөө өхрийг хариулна хүрэн мориороо тэгэнгүүт нэг босод айлууд нөгөө нэг өө ялуу танаа хөгч өхрөө харуулчих цуг явуулчих гээл айлууд өхрөө өгдөг. Тэгээд сарын эц болонгууд айлын нэг айлын өхрийг сарын 20,000 төгрөгөөр хариулдаг. Тэгээд айл юу тогшонгууд тэр чи 94 оны үед юм чинь. Тэгээд нөгөө нэг сарын эц болохоор мортогоо очоод айлын хаалга зохиол 20 мөнгөөрөө 20 төгрөгөөр. Тий. Тэгээд юу яадаг байлаа хариулдаг байлаа. Тэгэл их юутай байсан да. 100-ны цагт юм хариулаад. За тэгээд яг нөгөө намар болоод ирэнгүүт нь үнэгээ саагаад өглөөд үнэгээ саагаад тэгээ өөрөө саагаад үнэнээрээ саагаад тэгээд сүүгийг аваад бетад 10 бетад 2 10 бетадаа хийгээл урагшаа юу байрны айлууд руу явдаг. Тэгээд байрны айлуудаа гадаа очиж сүү аваараа гэж зарлал орлол. Тэгээд сүүгээ зардаг. Тэгээд сүүлдээ ч нөгөө гэрээт борлуулагчтай болцсон. Шууд айлууд авдаг. Айлуу эмээдээ 1 литр 2 литр өгдөг болцсон. Өвөө эмээнэрийг гаргаж ирэхээ болол очоод нөгөө баг сүүлдээ барины амар яваад шүү дээ. Барины шилбэлэн тийдэг байгаа амар одоо юу гэдэг бизнес ахаад байгаа юм уу яагаад байгаа хөө юу гэдэг юм уу арга болоод байгаа юм уу те. Тэгээд барины шилэн тагалж хийгээл шууд авчирал хаалганд тогшоод өгөө мөнгө авдаг. Бүр гэрт оруулдаг үйлчлэгээ бий болгоод ч юм уу те. Тэгээ битана шууд нөгөө нэг таньдаг айл майлтай шиг сүүлдээ нөгөө имэмэмбэгэнд өгчөөд явдаг. Тэгээд хичээл дараад битана яваад хардаг. Тийм юутай болцсон. Одоо юу гэх иржээнд орсон юм да. Ер нь тийм байсан. Тэгээд ер нь 100-ны цагт дэмхүү зүйлүүд тэгээд намрын цагт бол яг ээж маань зах зээлийн үе болсон учраас ээж маань нөгөө нэг урагшаага ирээ явна. Тэгээ 8-нд явдаг зах дээр нөгөө зах бараа авчирна. Тэгээд ээжтэйгээ нөгөө нэг өөрөө 4 цаг магт очиж ингээд нөгөө нэг дарханд ч нөгөө зах дээр ингээд одооны зэшиг лангуу мангуу тийм гой борооны хамгаалалт байхгүй шүү дээ. Яг газар дээр дэвсдэг. Тийм байсан. Тэгээ өөрөө 4 3 цагт очиж газар авдаг гуралтаж. Тэгээд очиж шууд нөгөө ирээн гахаагийн задлцсан гахаа ингээд шууд тавиал 4 талд нь чулуу тавиал тэр газар дээр унтж байгаа л ээж өглөө ирэнгүүт нь 7-8 цагт нөгөө барааг нь дэлгэцэж өгчөөл тэгэл хичээлдээ явдаг ингээд явдаг. Тийм хөл өгдөөсөн да. Аль болох амьдрахын төлөө газар биш манай аав ээж бүгдээрээ л ингээд ах дүүндээ бүгдээр л зүтгэж ирсэн зах зээл байсан учраас бүгдээрээ л хөдөлмөрж ирсэн амьдрахын тулд манайх 7 хүүхэдтэй тэгээд олуулаад одоо чадах бүрэлийгээл амьддаг байсан да. Сайн ч борлуулдаг, сайн ч иддэг байсан гэсэн нэг олж уншиж байсан. Ер нь багасаа их сэргэлэн одоо 8-нд ч их амжилттай. Тэгээ хажуугаар нь тэр олсон мөнгөөрөө урдуур нь явж байгаа одоо бууз хуушуур, зармигтэй тэрийг бас аваад идчихдэг те. Ер нь нэг өсвөр насны хүүхдүүд тийм байдаг те. Таны хувьд ер нь тэгээ нөгөө ээж ингээд нэг цаг ч юм 2 цаг ч гэдэг юм. За чи өнөөдөр зогсчих гэдэг би зарим амралтын өдөр зогсно л та бараа дээр нь. Тэгэхээр танаа хүүхд чинь ээжийг ирэхээр нөгөө нэг аавынхан чинь ичтэлдэг.
танаа өгчээсээ бараа сайн цаахын сайн жидхийг иргэн баггүй. Тэгээ яадаг өгөхлээр яг нөгөө нэг ер нь нөгөө нэг ингээд хуушуул бууз юу вэ даарц мас өнгөрөн штэ аваараа явна тэг хүмүүс бас навэж тэнгууд тэднээс ч ингээд аавна тэгээд тэднэртээ ч ингээд хандаг болцсон зарим нэгээр ингээд оймс 9 жорий тэ доктор хуц гэдэг юм уу тийм удаа сольж нөгөө тийм юм да бааталтаа идчихдэг тэгээ тэнгүүтээ нөгөө өөрийнхөө юмыг дарж ангуудаа өөр нөгөө хүний лангуу мангуудаар хүн юм авах гээд ингээд зогсож идэв штэ тэгэхээр тэр мөрөөр хажууг нь зогсоод ингэж явахдаа наа чи манай тэр тэд хийж байгаа штэ гэдэг үнийн татаа хэлждэг. Мэдээж нөгөө чинь ярина. Тэг хүн ярингууд яриа доошлуулаад өгнө штэ тий. Тэнгүүд биш бол доотлог үнийн хэлждэг. Манай дээр хашаа тэд хийж байгаа штэ. Тэгэхээр нөгөө нөө тийм танаа лагуу айлхаа тийм штэ. Араас тагаа өгч яваад гэдэг. Нөгөө чи араас өрөөд ирдэг байсан байхгүй юу. Тэгээд хүмүүсийн бараг загнуулахгүй өөрийнхөө бараг амар зарчдаг штэ тийм үү. Хэл яриасаа зэрэглэн. Тэгээ ер нь яг хөө дэрэндээ ч юм уу тэгээд ямар ч байсан их л хичээлбэр байсан да. Тэгээд сэтгэлтэй. Одоо бараа зарсан, шим зарсан ч одоо л ингээл аливаа зүйлийн эцсийг үзэх хүсэлтэй ч юм уу зорилготой тэгжээ сэтгэл хандаг. Тийм магазины тийм хөвгт байсан. Байхгүй гэж нэг унж доороо суух биш те. Тэрний төлөө бас нөгөө зүтгэсэн хүн амжилтанд хүрээд байгаа. Таны хувьд бас анхны олон улсын тэмцээн нь Өсвөрийн Азийн авраг байсан уу? Одоо анхны тэмцээнд ер нь хизээ хаашаа явж исэн, зардал мөнгө ямар байв? Одоо ч гэсэн ер нь хүүхдүүд маань гадагшаа явхад бас л эцэг ихэн зээл тавихтай тавьж те. Ер нь асуудалтай хിവэрэ байдаг. Тэгэхээр тухайн үед бас л зардал мөнгөний асуудал байсан болов. Тэгэлгүй яг одоо чинь зардал мөнгө зах зээл айгүй хэцүү байсан л та. 90 он анх одоо ингээд тэмцээнд явахгүй бол. За тэгэл боо юм болж байгаа юм аа. За тэгэл энэ тэмцээнд явчихсан чинь би нөгөө тэмцээнд явах болол манай ээж эднэр чинь хаав эднэр чинь нөгөө нэг хамаг юм зарах болж байгаа байхгүй. Тэгээ би ингээд жингээ асцсан ингээд батлан багштайгаа би ингээд юу л орсон. Зардал хайж явж байгаад тэгээд хүмүүстэй уулзаж байгаа. Тэгээд давхар аймаг засаг даргалаа орсон. Засаг даргалаа ороод асуусан чинь энэ жилийн нөгөө төсөв байхгүй. Төсөв дээрээс юу байгаагүй. Тусгагдаагүй учраас ингээд энэ жил гаргаж чадахгүй энэ жил уучлаарай маа гэж хэлсэн. Тэгээд амар урмаа гал гарч ирээл. Тэгээд багш одоо яаж ингэж явуулч бараад энэ хүүхдийг аав ээж хэлөө ярьж ирсэн. Ихээ аваад явсан. Ихээ авсан байдаг. Усаа аваад хүрүүлсэн байдаг. Өсвөрийн Азийн авах байхгүй. Казахстан ус Евразиас авах ирсэн. За тэгээд тийшээ явах бол орой жингээ асууж орой унчлаа тэгээд нойр өрөхгүй чи асгаач угаасаа оройд нойр өрдөггүй байхгүй. Тэгээд ингэ орчихсон чинь шүүн ингэ хааж хэрэг хоорондоо ярьж шүү. Одоо энэ хамаг тий юмаа зараа сайлын үнэнээрээ зараад тий энэ машинаа зараад 253 машинаа зараад ингээд энэ ганцхан тэмцээн явуулах чинь зөв энэ үлдсэн олон энэ ах дүүнэр тий үлдсэн олон амнууд юу мэдэж болох юм бэ? Энэ хэцүү нийгэм гэдэг ээж маань хэлжсэн л даа. Тэгэхэд одоо миний аав одоо нүрстэй байж юм одоо Улс аймгийн Хянасум яриад энэ хүнтэй бол аав маань 1990 онд бол гэр бүл болсон. Хоёр талаасаа аав ээж хоёр маань хоёулаа хоёр талаасаа ээж минь 3 хүүхэдтэй аав маань 2 хүүхэдтэй. Нийлээд манай аав ээжийн дундаас 2 хүүхдөрөөд бид нар амбал олсон л доо. Тэгээд манай хэдий миний хойд авчихсан одоо миний төлөө одоо бас үнээр одоо амьдралаа зориулсан юм л дээ. За тэгээд аав маань тэгж хэлэхэд энэ хүүхэд л одоо ирээдүйд одоо бидний хийчих хүүхдээ энэ хүүхэд л одоо ах дүү нартайгаа тий дүү нар аав ээж минь хийчих хүүхдээ энэ хүүхдийн хүсэл мөрөөдөл зорилгыг мохоож болохгүй хоёлоо яаж хийж байгаа явуулъя гэл тэгсэн чинь л ээж авах уурлаа. Тэгжсэн чинь тэр хооронд би унтчих. Яриа чагнаж байгаа. За тэгэл өглөө босоод би ч одоо жингээ асцсан жоохон залхуур маяг ороод явчихлаа шүү. Ер нь жин асч байгаа үед ингээд штэ хүнийг нэг жоохон нэг хүнд ингээд урам өгөхтэй байдаг байхгүй юу. Тэгэхгүй за бойлоо ер нь дараа асч штэ одоо ингэж штэ тэгэхээр хүн болчихдог байхгүй юу. Нөгөө тууштай шадраа тий. А нэрээ тий штэ дараа болоо идэл гэдэг утгаар. Тэгвэл би бас жоохон жингээ ассан маягтай байсан. Жоохон шантарсан байсан чинь ээж ингэ за шалтгаан гарч ирлээ гэж бодлоо тий. За ээж би ер нь болидоо хүн хувийн зардлаараа биш хувьсгалын зардлаар хэмцээд явдаг үе надад ирэх билүү дээ. Би ер нь болио ах дүү нарынхаа хамаг идэж уух юмыг зараад яваад ер нь дэмий ухаа хэлээд өөх. Тэгсэн чинь аав ээж маань тохирол үүссэн юм яасан. Гэхдээ чи нэг миний хүний нутагт очиод чи нэг олонтойгоо явах хэрэгтэй нэгдүгээр хоёрдугаар чи нэг яваад очиод би нэг ийм амжилт үзүүлчихнэ гэсэн чамд ийм бодол байна уу гэж асуухгүй юу. Гэхдээ би ч яваад төрүүлнэ лээ гэсэн чи өө тэгвэл миний хөө явал аав ээж гэж яаж явуулъя гэдэг.
Тэгээд анх одоо тэмцээ хамаг юмаа зараад тэмцээнд явах болов. Тэгсэн чинь нөгөө мөнгөд хүрдэггүй. Тийм болоо. За тэгээд гайхаад бүр яг үеийнхүүдээ тулаад. Тэгсэн чинь аав манай гараа явчлаа. Нэг шил архи хүртэл. Юусаа явчлаа. Гэрээс. Тэгсэн чинь манай юута сургуулийн захиралтай ч уулзаад сургууль даяараа аян өрнүүлээл. Нэг хүүхдүүд 5,000 төгрөг те 5,10 төгрөг 5,10 төгрөг. Багш нар бас нэг өдрийн цалингаа хандивлаа. Ингээд надад ингээд бүр ингээд сургуультай дуудсан чинь буудалтай ингээд задгаа хүүхдүүд нь хураацсан юм. Буудалтай 500 мянга төгрөг өгчихсэн. Тэгэл би тэрийг аваад ингээд коридороор жагссан хүүхдүүд. Тэгээд тэр ингээд аваад хадган дээр аваад явсан чинь үнэхээр энэ олон хүмүүсийн итгэл найдар энэ олон зүйлүүдийг одоо яаж дараалах гэж бодож байгаа юм шиг. Тэгээд 15 өстэй тий. Тий. За тэгээд тэмцээнд явлаа. Тэмцээнд яваад очсон. Очоод барилдлаа. Алтан медалийн төлөө барилдаж байгаа нөгөө Оросын тамирчинтай байлаа. Гараа өчлөө. Гартаа өчлөө. Тэгээд би оноо авсан байсан. Тэгээд яг ингээд харсан чинь цаг дуусах шин. 40 секунд үлдсэн. Тэгсэн чинь нөгөө авч өгчээс инкер шийднэр ингээд одоо өгөө болоо гэх. Бөө юм. Тийм багш нар нөхөртэй тийм хэцүү нөхцөлд бол аль болох уламж бэртээчгүй гэнэ бодож тий. Тэгэнгүүт яг ингээд өгөх гэсэн чинь нөгөө нэг олон амар олон 5-10 төгрөг задгаа тий 500 мөнгө харагдаад тэр олон надлаг харж байсан хүүхдүүдийн нөгөө тэр харц тий багш нарын итгэл найдварын харц тий бүгд харагдаад ингээд өөр ингэхгүй бүр ингээд гүрийж байгаа юм шиг. Гүриймээ санагдаад за болохгүй шүү гэл. Тэгээ гүрийсээр гал 40 секунд ямар ч удаа өнгөрдөө. Тэгээд цаг дуусаад гараа өргөөс идлэг гаргаад ихэрч байгаа ч тохоо. Тэгээд нөгөө төлөв гараа өргүүлээл. Тэгээд анхныхаа Азийн авшрах хэмжээ төрүүлээл. Гараа гівцсэн дайнд яваад ирсэн үг шиг амар баатарлаг дахны вокзал дээр бууж үлээ. Тийм сайхан төвхтэй ах тэмцээн эхэлж ирсэн. Монголчууд маань таныг олимп дэлхийн медальтай за ялангуяа дэлхийн аваргаас бас анхны жудогийн авраг болсон гэдгийг бас мэддгээ. Тэгээд яхаа аргагүй бас тэр сайхан мундаг тэмцээнүүдийн түүхийг бас ярих хэрэгтэй болов. 2004 оны Афины олимпиад оролцоход одоо тэрний өмнөх бэлтгэл ямар байсан, эрхийг яаж авч ив, жингээ яаж хасч ив, яаж явж оролцов тий. Тэгээд нөгөө төрөний юунд нэг юу чи сансан дээр нөгөө сансан дээр яг нөгөө баахан олон хүүхдүүдээ чинь хүүхдүүдээс нөгөө нэг юу авлаа шүү дээ мөнгө төрөг аваад бүгдийн амар их мөнгө санагдаж шүү надаа бол тэгээд доллар болсон чинь хэдэн доллар очсон юм ба тий очсон ч юм тий үгүй энд тэр олон мөнгө чинь эндээс нөгөө солиулаад аваа явна шүү дээ тэгээд солиулаад аваа явсан чинь тухайн ч одоо 600-700 доллар болсон юм яасан тий ингээд бүх мөнгөө нийлүүлээд зарлал юу агаал тэгээ богоноор явж байгаа юм. Тэгсэн чинь 600 л 700 доллар санаж байна. Тэгээ богонд оронгууд нөгөө багш нартаа хураалдаг байхгүй юу? Багш нар яг хай чинь гэж хурааж авч байгаа шүү дээ. Тэгсэн чинь би шууд одоо маань Жейкогийн инкер өгш богонд сууж ирэл. За гэж богонд дарнаас дөнгөж суунгууд. За мөнгөө өгөх гэдэг байхгүй шууд. Гэхдээ багшаа байж л та гэж хил гараа өгье гэсэн чинь юу яриад байгаа чинь танаа хил гарахгүй яах юм бэ гэсэн. Юу яриад байгаа гаргаж таашаа зүгээр мөнгөө өг. Мөнгө оруулах. Тэгэхгүй та юун дээр сэлэг дээр буу гэж ламаг хавар загнадаг байхгүй. За багшаа гэж би тэгээд нөгөө нэг бүх бүр ингээд юугаа доошгоо палавка ингээд уудлаад байдаг байхгүй юу. Тэгсэн чинь юу хийгээд байгаа юм бэ гэж тэгдэг. Тэгсэн чинь нөгөө палавкын дотроо ингээд кермо хаяад тэгээд нөгөө доолрынхаа хэмжээтэй ингээд нуглаад хийцэн кермо хаяад гадна талаас ингээд сэлбэрт зүтсэн заяа хаяхгүй гэж. Тэг чинь андгиж явах тийм тийм анд ийм их зовж олсон мөнгө юм чинь тийм ээ. Тэгээд тэндээсээ гаргаж ирээл тэгээд бүх доолрынхаа нөгөө сэрийг бичиж авч байгаа байхгүй. Тэгээ өгч яаж байгаа гэсэн. Дараа надад та нэг $20 өгсөн гээд надаас ахиад мөнгө нөхөл яах юм гэсэн чинь. Хүү энэ ямар амар хүүхдөө гэдэг намайг анх тэгж хэлчихсэн. Тэгснэ цаашаа эргээд яг юм багшаа таашаа багш нартай ярьж ирсэн юм л. Энэ дарахны цагаан баатар энэ хол явж шүү. Энэ нэрлгээд тэгж ярьж ирсэн гэсэн сүүлд дуусаад. Тийм нэг түүхтэй. Нутагта Азийн авраг болоод бэртэлтэй ирэхэд ээж аав нь ангийнх нь сургуулийнх нь яаж хүлээж авах? Оо амар одоо нэг олимпиад болсон юм шиг. Оо амар тухайн чи зүгээр ингээд гипстэй ингээд гартаа тий. Оо тэгэл бүгд алгаар шал ингээд ягаал чинь тэр олон хүмүүс ингээд итгэл найдвар хүлээж аваад тэгэл баахан алга ташилсан тий сургууль хаа ясан газар лөө уулын Азийн өсвөр Азиар жоохон шүү дээ тий. Аврага гэдээ дуудаал ёо. Тэр цагаас аврага. Тий тухайн чи дуугал сүүлд өөр амар өөртөө итгэцэн зүгээр ингэж яваал. Тийм байж лаа. Тэгээд ер нь бол
тэндээс олон хүмүүсийн нэг хайр хүндлэл энэ нэг итгэл найдвар гэдэг зүйлийг ер нь дааж явах хэрэгтэй байна гэдгийг ойлгож байгаа тий. Тэндээс ойлгож одоо жигний жоохон ч гэсэн одоо энэ бол ингээд хүний амьдралын дөнгөж амжилт эхэлж байгаа ч гэсэн одоо маш том хариуцлага байд юм байна гэдгийг л анх мэдэрч ирсэн да мэдрэмж маань. За тэгээд 2000 шигшээ багт ирээд Улаанбаатарт 2000 онд ирээд тэгээд 2002 онд би чинь 3 он шигшээ багт орсон шүү дээ. Тэрнээс өмнө нөгөө 2002 онд Нарматхахтай байлцсан. Нарматхахыг ялаад тэгээд юу авч илаа. 5 дугаар орж ирсэн ч одоо хүн төрлөөр Олимпийн медальт нэг ялж байна. Тий. 96 оны Атлант Олимпийн буюу одоо 1896 онд орчин үеийн Олимп анх үүсч хөгжсөн цагаас хойш 100 жилийн ойд тохиож байгаа Олимп буюу Атлант Олимпийг Алтан Олимп гэж нэрлэсэн. Тэр Алтан Олимпиас Монгол төмний цорын ганц медалийг жудохийн төрлөөр 60 кг-ийн авчирсан Дорж Балмын Нарматах гэдэг одоо эрхэм сайхан ахыг хараад тэр ах шиг одоо мундаг жуудаач болох юмсан энэ ах шиг юм одоо мундаг тамирчин болох юмсан гэж мөрөөдөж нэрмж тэмцээнд анх орж эхэлж байсан 96 онд. Тэгэхэд одоо 2002 онд 6 жилийн дараа тэр ахтайгаа медалийн төлөө тэр ахтайгаа жудогийн насны хүртэл улсын аврагаас барилдаад ялаад тэгээ гарч ирж ийн гэдэг одоо маш том итгэл. Итгэл найдвар бахархал өөртөө итгэл тийм одоо урам зориг надад өгч ийсэн л да. Олимпийн медальт нэг ялж чадчих байгаа юм чинь би ястай Олимпийн дэмжээн дээр л бас чадах юм байна гэдэг итгэлийг бол боддоор мэдэрч байгаа. Яг үнэ надад одоо яг тэр зүйлийг л өчсөн. Би ингээд Олимпийн медальтныг ахыгаа ялж чадж байгаа юм шиг надад одоо яг хичээх юм бол юм боломж байна гэдэг ийг л тэндээс одоо урам зориг авч ийсэн. За тэгээ 2002 онд жодо самбар төрүүлээд жодогоор 5 дугаар онд орсон. 2003 онд насны хүртэл авах жодогийн төрлөөр төрүүлээд дэлхийн аврагт бишээ төрүүлээд шигшээ авагт хамрагдаж эхэлсэн. За тэгээд 1 сард улсын аврагт төрүүлээд шигшээ авагт ороод 1 сарын 20 дээр байлуу дээ. Харлампийн үе тэмцээнд Орос улсын Москва хотлоо насан тогтох багш Амсран багш шиг нар манай шигшээг яахнаа гэж бид нар явж ирсэн. Тэндээс анхныхаа бас харлампийн тэмцээнээс анхныхаа хүрэл медалийг авч ирсэн. Насан туршид дээр ангилалд. Тэгтээ авахтаа аюу сони авсан. Яасан бэ гэхээр аюу их жингээ ассан. Би чи 70 кг-аас 60 руу ордог гэсэн байхгүй. 10-ыг тасч ордог гэсэн. Тэгээд өглөө нь нэгдүгээр оройтой барилж чагаад ялагчтэй. Үнэлгээ илүү үнэлгээтэй явж байгаад ялагдаад тэгээд баг тэгсэн чинь ахнаа нэгээр барилттай лээсэн. Би тэгээд нөгөө ялагдсан юм чи ингээд тэрүүгээр байсан нөгөө нэг элчин авчирсан хоол унд нөгөө тэнд хөгжөөнд дэмжигч монголчууд авчирсан ус талах гамбургер хотдог гэдэг нь тэнд байсан бүгдийг нэгээр баг төлөмж байгаа байхгүй. Тэгж барилдаангүйгээ баг. Ахаа барилдахгүй юм чинь гэж бодоод наач угаасаа зооноос гарахгүй угаасаа хачимд ялагчлаа гэдэг австралид ялагчихгүй. Бүгдийг нэгдээд уус зал баг буцаад жин даал болчихж байгаа байхгүй. Тэгээ байжсэн чинь бүр өдөөс хойш 2 3 үед нөгөөдг маань зооноос гараа явчих те. Тэгэнгүүт би дагаж байлж байгаа байхгүй. Тэгээ дагаж байлдаж явсаар гоод 5 6 байлдаад бүгдийг нь ялаад хүрэл авч ирсэн. Тэгээд анхныхаа том тэмцээний медалийг насны өгчтөнд төрлөөр жудогийн төрлөөр аваад тэгээд бэлтгэлээ хийж байгаад 10 сард юунд болсон. Бүдэн Солонгос улсын Чежу хотод болсон. Жудогийн Азийн орчлох тэмцээнд 60 кг-д орж алтан медаль авч. Тэгээд нэг Олимпийн оноо цуглуулдаг. Тэгээд ерөнхийдөө Сидней Олимпиас хойш ингээд оноо цуглуулангууд 2001 онд болсон Азийн орчлох тэмцээнд Нарматхах 60 кг-д орж чадахгүй 66-д ороод 60-д манахаас ихэн орлоо. Нарматхах 60-д орсон шүү дээ. 60 кг-д ороод хинд Чомын хол ялагдсан байхгүй юу? Тэгээд 2002 оны Пусаны Азийн наадамд болохдоо манай жавхлан төгсгээд олон жирийн басар жавхлан төгс маань ороод бас хараахан медаль авч чадаагүй. Тэгээд 2003 онд ирэхэд ингээд медаль авахгүй бол 2004 оны Олимпиадаас Монгол нэг юу оноогоор жагсан учраас орох магадлал багасч байгаа байхгүй. Тэгээд ирэхэд бол тэнд ороод алтан медаль аваад ер нь бол 50% тосчих гэсэн үг Олимпиад орох. Оноо жагсаад байсан учраас тэгээд 2004 оны Азийн аврагт хүрэл медаль аваад тэгээд нэг алт нэг хүрэл медальтайгаа ингээд оноо жигсэн ангууд 3-т илүүтэй жигсаад Азтай ихний 5 ордог гэсэн байхгүй. Тэгээд Олимпиад орж ирсэн. За тэгээд 2004 онд Олимпийн эрхээ аваад Олимпийн үлгийн нутаг Афин руу зорж ирсэн түүхээсээ хуваалцвал Афинд очиж үзэхэд бас ямар байсан. За тэмцээнд хүрэл медалийг хүртэж ирсэн тэр
тухай мэдрэмж гайхалтай. За 2004 онд Олимпийн хөлгийн нутаг тийм ээ 1896 онд орчин үеийн баг зохион байгуулагч хэлсэн. Учираас Олимпийн хөлгийн нутаг Грек гэдэг сайхан улсад очиход одоо бас их бахархалтай баярлалтай байсан. Тухайн үед одоо бас 20 настай орхон зүстэй хүүхэд тэгэл Монголын багийн хамгийн залуу байсан да. Тэгээд би ч нөгөө их сахилахгүй чүү ахтай одоо тэгэл нөгөө бүх Олимпиад явах баг тамирчид Хөвсгөл аймгийн Хатгал суманд бэлтгэл гаргасан. Тэгээ хүмүүс бэлтгэлээ хийгээд одоо ингээд зөндөө олон Олимпиад орсон тамирчид байгаа шүү дээ тий. Тэгэхэд л одоо хамгийн залуу тэгэл энэ л нөгөө Олимпиад орох байгаа хүн чинь морьсоор унаал морь бөлгүүлсэн морьноос унж унаал тий нэг сахилахгүй явж ирсэн л та. Тэгээд яг Грек улсын Афин хотод буугаад их халуун байсан. Айгүй халуун байгаад дотоод авчтаад яаж яах вэ жингээ асчаасан учраас айгүй хэцүү байгаад тэгэл өдөр болгоно нөгөө нэг Олимпийн тосгон дотор ингээд бассейн руу ордог. Тэгээ бассейнд явж байгаа болгоно хоолны зал руу яваал юм хөхтэй ачуур авч явдаг. Бассейнд орчоод газ шорттойгоо юутай тэгээ бассейнд орчоод тэгээл гарч ирээл жоо явж татчихдаг. Амар бүх юм халуун. Тэгээ өрөөндөө ерөөсө кондишн тавиал кондишнг бол өрөөнөөс нь гарахаар ингээд бүтэж өгчгээл бэлтгэлийн заал хоолны зал руу явахгүй амар хурдан явахгүй болтгоо. Тим юутай байсан. Хамгийн гоё дурсгалтай ч юм уу их гоё санагдсан зүйл нь яасан бэ гэхээр 2004 оны Афин Олимпийн нийт одоо Монгол улсын баг тамирчдын хувцсыг асан ширээ давд орж Мезоно брендийн хувцсыг бид бүхэнд одоо баг тамирчдад бүгдийг ингээд бэлгэлж байлаа, өгж байлаа. Монголын улсын Олимпиадад хамтраад асан ширээ Мезоно брендтэй хамтраад өгж байсан. За хувцас өмсөд очсон яг ардаа Монгол бичих гэсэн бичин л өөр болохоос ш Японы хувцас. Яг Япон. Японы шигшээтэй зөвхөн яг адилхан. Тэгэл урдаас харахаар яг Японы шигшээг явуулсан байхгүй. Ардлаас л Монгол гэж байгаа. Жапон Монгол гэсэн. Тэр нь л яг нөгөө ийм маг шорт бодол бүгд зандаа тавчиг бүгд адилхан. Тэгэл явахаас нөгөө Японод ёслоод байдаг байхгүй. Тэгээ гайхаад нөгөө тэд ч амар олон шүү би нөгөө танихгүй шүү дээ. Тэгэл манай төрөл манайхан байна гэж одоо тэгвэл яг ёслоод тэгвэл оос гэдэг ёслол айгуу тийм эхний өтсөн нэг 2 3 өдөр бол ийм амар тийм хөгжилтөө фаны маягтаад дурсамжтай тийм гоё байж исэн. Тийм санагдчихсэн. Тэгээд яг 2 3 дахь өдрөөс ингээ асаад эхлэнгүүд их жоохон хэцүү. Тэгээд дотор давчтаад өрөөндөө ороод байхын гүд уусанд ордог. Ер нь тийм байсан. За тэгээд жингээ асаад саргаад тийм жиндээ бол орсон. Тэгээд жингээ тавиад өглөө манайх ч нэг жодооч нь өглөө 7 цагт жингээ үзүүлээд 9 цагаас тэмцээн эхэлдэг байхгүй. Тэгээд 6 цаг жингээ үзүүлсэн. Тэгээд 9 цагаас тэмцээн эхэлнэ. Тэгэнгүүт жингээж тавих нөгөө нэг зай байхгүй шүү дээ. Тэгээд Олимпийн тосгон чинь цаг гаруй явдаг. Тэгэл за насан тогтгооч отхон цагаах хоёртоо би ч нөгөө ганцхан өдөр ганцаараа барилдана. Хамгийн түрүү. Тий хамгийн түрүүнд барилдана. Тэгэл явлаа. Тэгээд би ч нөгөө доошо хуруу муурга боогоол цаймаагаа угаал нөгөө цаг ашиглаад явж байгаа шүү дээ. Насаагш миний зүнхийг үүрцэн. Тэгэл хажууд нөгөө нэг тагаал отхон цагаах ганцаарчлаад явсан. Тэгээд нэг автобусын суугаад явсан нэг манайха битэнээс 2 3 хүмүүс байсан. Тэгэл яваал очил нийлээ 40 минут яваал. Яваал чи зогссон чи гимнастикийн заалн дээр очиж шүү дээ. Андуурсан. Андуур очсон. Тэгэл отхон цаг ахшаас хандраад хэрэггүй чи бөө юм болол яриад хөөрөл нэтэр бол манай жуулах юм байх нэтэр гэсэн. Одоо жуудаагийн орд таашаа буцаад битээ тосхон яваад буцаад явах гэхээр ахаад 2 цагийн зай гарч байгаа байхгүй. Энэ Олимпийн тосгон тэг заавал явдаг шүү маршрутаар. Тий. Тэнгүүд нөгөө маршрутаар явж байгаа автобусыг гуйгаал нэг гайд байсан. Тэрнийг гуйгаал волонтер байсан. Тэрнтэй гуйгаал ягсаар агаал тий отхон цагаас хилтэд удаа ягсаар нөгөө автобусаараа шууд жуудаагийн орд руу явсан бид нэр. Тэгээ замдаа би ч хувцас өмсөөл нөгөө яаж юм чинь сандраад хувцас өмсөөл уусаа би чихнээс 2 дахь 3 дахь хөлтэй байсан юм чинь. За тэгээд яг бас ахаад 40 минут явлаа. Тэгээд сандраад газ нөгөө юугаа кимоно өмсөөл цөм хүнхөө бүх юм хаяал өмдөө хавд бүслээл бүсээ амдаа зүгэл за хоёр араас ирээрээ гэд Google очсон чинь яг нөгөө нэг юм шалган дээр ингээ кимоно шалгадаг шалган дээр ингээ гэсэн дэвжин дээр нөгөө наттай нэгдээ зөвдөр байлт интэх гасан зогсож байгаа юм чинь. Тэгээд ахаад мултсан. Цаг нь яваад ихэл ахаад минут 1 минут хоцорсон бол шууд хасагдана. Тэгээд нөгөө шалган дээр ч би шалгуулаагүй шүү. Ийм ширээ тавьсан. Ширээн дээр ингээ шалгадаг байхгүй. Зүгээр шууд кимоно юутай тэгээ шууд дээгүүр үсрээд гараа явсан. Хүүгээд араас нэг зуураад үлдсэн нөгөө хүмүүс нь. Тэгэл гүүж гараад шууд дэвжиний хажууд гараад ёслол гараад ирсэн чинь нөгөө интэгтэй гараад ирсэн. Гарч ирээл тэгээ шууд намаа нэг торгоол тэгэл барилт ихэлсэн байхгүй. Тэгээ шууд би халаач байхгүй шууд барилтсан чинь шуус ингээ шүрмэс ингээ татчихдаг. Гараа шүрмэс. Тэгэл газ ингээ гараа хийгээл нөгөө дарах гал гараа хийнгүүт нөгөө хамгаалангууд нь ханцуулга хийж чадаа ингээд илүү яхад дээрсэн чинь бооц. Тэгэл газ боож нөгөө ялчаал гарч ирээл тэгээ би ялаад хийж байгаа.
Тэгээд тэндээ хоцорсон бол отгон цагаах маань хилгүү байсан бол тий Тэр сайхан олимпиад зорж очиод тэгвэл Монгол төв магадгүй медальгүй ирэх байхгүй. Тийм. Тий. Тэгээд яг их нэг авах ёстой юм шиг байгаа ер нь бол тэгээд нэгдүгээр дөрөв дээр тэгж ялж байгаа. Хоёрдугаар дөрөв дээр Америкт тамирчиг ялаад гуравдугаар дөрөв дээр би тэр Чомихоо гээд 2003 оны дэлхийн аврагт авилж байгаа. Тэгээд дэлхийн авраг найстайгаар хэлсэн. Тэгээд урд нь яг Солонгост очиод амар болоод бэлтгэл хийгээд барилж ирсэн учраас манайхан босоо барилдаад их лаг мундаг. Учраас би босоо яагаад дийлэхгүй байсан мэн үнийг. Тэгээд яг барилгынхаа өмнө нэг юугаа тэнд барилж ирсэн тэмдэглэгээ үзэхгүй юу. Тэнгүүд ер нь цэвэр ялсан юмнууд миний цэвэр ялсан тэмдэглэгээнүүд дандаа хэвтэй барилдаад байгаадсан. За тэгвэл би манай хэвтэй барилдах юм ялах юм байна гэж бодоод тэг гараад явсаа байнгын хэвтэйл нухсаар агаал зоригтой өөрөө даарцсан л та. Тэгэл ялсан. Тэгээ зоны авгалаа хинд танихиро намураад гарч иж ялагдал контрмихэнд орж ялагдал хүрлэн металлын төлөө хинд Усманы Уймацу гэдэг барилдаад тэгээ цаг сунгаад цагийн өмнөх нь ялсан шүү дээ. Тэгээ цаг сунгаад ялсан. Цагийн өмнө нэг оноо алдаад яг оноогоор бол унсаа тэгсэн чинь хажуудал дэвжиний хажууд 3 талаа шүүгч байсан. Хажуудлын шүүгч ингээд дотор гэсэн бол дотор заадаг байхгүй. Тэр шүүгч гадна талаа гэсэн чинь тэгээд орж ирээд 3 шүүгч хоорондоо хуралдахаас өмнө би газ михийг оноогоцсон байхгүй. Тэгээд хүрэл медаль авч ирсэн. Энэ тэгээд яг Монгол төмний 6 медаль байсан. Дээрээс нь Монголын тамирчдын их маш их одоо юу гэдэг хувь заяа байсан юм болоо гэж боддتي. Яагаад гэвэл биднийг ер нь нэг 2004 оны Олимп одоо бас медаль авсан маань их одоо Монголын ер нь стал авах ёстой бол авсан болоо гэж боддог. Яагаад гэвэл энэ бол Монгол төмний ч юм уу Монголын тамирчдын бас зол заяа юм болоо гэж ойлгодог. Монгол охин оронд ирэх ёстой медаль яг ирсэн гэж боддог. Яагаад гэвэл 1996 оны Атланта Олимпиадаас хойш одоо ер нь бол энэ спортч өөрөө уналтын зэрлэгөө ороод хувьчлаг юугаад хувийн юулж клубын системд шилжээд зах зээлийн үе учраас тэгээд одоо клубын системд шилжсэн учраас тамирчдыг ингээд спонсорлдог, дэмждэг байхгүй шигшээ баг гэдэг юм байхгүй болсон байхгүй юу? 96-наас хойш. За тэгээд 2000 оноос Сидней Олимпиад Монголын баг тамирчид медальгүй ирсэн. Тэр чигээрээ тийм ээ. Сидней Олимпиад. Тэгээ 2004 оны Афины Олимп болсон. Олимпиас өмнө бид нарыг 3 сарын шигшээ барьсан. Тэгээд ерөнхий сайдын нэрмжт цалин гээд нэг медаль ирэх авсан тамирчинд 2 сарын 200 сая долларын юу цалин өгсөн. Тэгээд энэ тэтгэлэг цалин гээд. За тэгээд бид бүхнийг төрийн ордонд явахын өмнө одоогийн тухайн ерөнхий сайд байсан хэн анкур дарга бид нарыг Олимпиад явах тамирчид бүгдийг хүлээж аваад за Монгол тухайн спортын хөгжлийг тухайн их орны хөгжлийг спортоор нь бас ингээд тодорхойлдгоо. Тийм учраас та бүхэн энэ спортоос спортын ямар нэгэн төрлөөр ямар нэгэн медаль авч ирэх юм бол үндэсний шигшээ баг гэдэг энэ статусыг би байнгын болгоно. Энийг би өөрөө их хурлаар орж өөрийн биеэ оруулж энэ хуулийг санаачилж батлуулнаа гэж бидэнд амласан байхгүй. Тэгээд хүрэл медаль авчираад энэ одоогийн үндэсний шигшээ багч тухайн үед ингэж их хурлаар орж батлагдаад одоо хүртэл ингэж үндэсний шигшээ баг барих энэ хуультай дүрмтэй журамтай болсон чинь тийм төвхтэй байхгүй. Тухайн тэгэл амжилт гараагүй байсан бол одоо шигшээ баг бас хизээч байгуулагдах байх. Магадгүй тийм 8 он бүртэл яг тэр жимээрэж явж магадгүй байхгүй юу. Тэнд байгуулагснараа 4 оноос хойш 4 жилийн хугацаанд шигшээ баг барихад 2008 онд Монгол төмний 44 жил хүлээсэн Олимпийн алтын медалууд ирлээ шүү дээ. Тэ? Монгол улсын баг тамирчид 1964 оны Японы улсын Токио хотод зохион байгуулагдсан Олимпийн их наадамд орж ирсэн түүхтэй. Тэрнээс хойш 8 оны Олимпиад 44 жил болоод тэгээ 44 жил хүлээсэн алтан медаль яг тэр одоо ингээд шигшээ баг байснараа л ирж байгаа байхгүй юу. Энэ одоо ямар их үр ашигтай өөр өгөөжтэй вэ гэдгийг л үнсэн шигшээ баг одоо энэ юунаас харагдаж байна гэсэн үг. 2008 оны Олимпиадээр та бас бэртэлтэй оролцож исэн гэж болж байсан. Тэгээд одоо 2004 оны ердөө 4 жилийн өмнө медаль хүртэж ирээл Монголын ард түмэн их бахархалтайгаар хайрлаж исэн бол алдахад бол ер нь бас ингээл муулж байгаа юм тамирчинд бол их хүнд тусдаг, их ойр чихэнд ойр сонсогддог тий. Тэгэхэд яг цаана нь бол тэр хүн ямар хүнд бэрхшээлтэй, ямар зүйлийг давж туулж, ямар өвдөлттэй очиж байгаа гэдгийг мэдэхгүй тий. Тэгэхэд тэр харахад бол зүгээр дивжин дээр зүгээр жирийн л тамирчин гарч ирж байдаг. Тэгэхэд бас нэлээд хүнд бэлтгэлийнхаа үеэр бэртцсэн юм байлээ тий. Тий, ер нь яг 2004 он дуусаад 2008 онд одоо бас алтан медаль авах гэсэн зорилгыг тэгээд маш их мөрөөдлийг бий болгоод за тэгээд тэр 2008 оноор өвчлөөд гэх юм уу да тий.
машиныхаа дугаарыг бол 2.8 болгоод, утасныхаа дугаарыг бол 2.8 болгоод, хаяа унтаас ирэхэд цаг хүртэл 28 болж харагдаа. Тэрээс нүдэндээ хийм хараад 91 ийм төсөөлөөч гэдэг юм уу. Айгүй их одоо юу байсан. Итгэж зорж явсан. Их зорьсон. За тэгж байгаа 2008 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Бямгарагт нөхдөд одоо бас бэлтгэл хийж байгаад хэвтэй байрлалд ажиллаж байгаа хавиргаа уулцсан. Яг олимпийн өмнөх юм ба шүү дээ. Тэгээ 14 оны өмнө ахгүй юу? 2008 оны 8 сарын 8-нд Олимпийн нээлт болоод 8 сарын 9-нд би барилдах хэрэгтэй байхгүй юу? Тэгэнгүүт би 26 дахиад яг 14 хоногийн өмнө хавиргаа уулчиж байгаа байхгүй юу? 7 сарын 26-ны өдөр. За тэгээд стратеги тэнгэр доошоо газар хат болж байгаа байхгүй юу? Айгүй хэцүү. Тэгээ өнөхөр одоо хуурцсан байна гэдэг өөрөө итгэхгүй явсаар байгаа. Хүнд чинтэй хүнтэй барилдсан юм шүү те. Гэхдээ яг 80 кг жингээ тамирчинтай бол хэвтэй барилдаад. Тэр бол байдаг юм л да. Бид нар ингээл 60-ын тамирчин 73 81-т бол ингээл хэвтэй барилдаад бол барилж л байдаг байхгүй. Өөрөө даруй сонгуудаа нөө хитрхийг зүтгэсэн байхгүй. Би өөрөө зүтгэсэн. Тэр хүн бол намайг ягаачгүй дарж л байсан. Би нөгөө гарах гад хитрх зүтгэчихэнгүүт жингээ нөгөө даглаас буулгаад 63 4 болцсон байсан учраас нөгөө би эсрэг суларчихгүй юу. Тэн дээр хит огцом хүч гаргachingууд энэ дээр зүгээр ингээл хавирга нөгөө нэг ингээд доороос 2 3 хавирга хуурчиж байгаа байхгүй. Өөрөө итгэхгүй очиж нөгөө юугаар эмнэлгүүдээр баах яваад тэгээд бүр сүлдө томографт харж ээж үнэхээр хуурсан байна гэж мэдчихэж байгаа байхгүй. Итгэж байгаа юм чинь. Тэгэл өстө хамгийн сонирн болоод яач чаддгүй. Хийх ч юм олддгүй зайлвал. Тэгээд гадаад амьсгалж болохгүй гэж чинь тий. Тэгээд хийх юм олдохгүй чинь сэлгүүцээд бэлтгэл харахаар бэлтгэл дээр очихоор уураад бэлтгэл хийж байгаа хүмүүсийг харахаар уураад дотор давчтаа уйлчмаа санагдал болдгоо. Тэгээд явж байгаад яах вэ? Сэтгэлээ сэргийх гэж үсээ шараар болчихгүй да. Тэгсэн чинь манай монголчууд ч нөгөө Цагаанбаатар маань алтан медаль бэлэгдээ шараар бодлоо. Тэгээ яаж яах нөгөө 8 оны хувцсны нөгөө ёслын хувцсыг чи костюмын шар хийж байсан шүү дээ. Тэгээ бүр одоо ястаа нэр их л алтан медалийг бэлэглээ тэгэл бөө юм болоо. Имиж нь яг алтан медаль харагддаг. Тий, тэгэл харагдаад байдаг. Тэгэд ясам дээр одоо цаанаа нэг хугарцаа авирахтаа яаж чадахгүй. Хэлж чадахгүй тэгэл ингээ байж байгаа байхгүй. За тэгээд арга ядаад одоо манай жудогийн холбооны гадаад харилцаа хариуцсан захирал Пьерогийн Павга гэж хүн байсан. За тэр хүн одоо намайг энэ сонготой эмнэлэг дээр авчиад мэдрэлийн эсвэлдэг тариад хариулъя. Өөрөө аргаалга гэдэг. Тэгээд өвчин андаар гэдэг. Тэгээд ийм мэдрэлийн эсвэлдэг тариад хариулаад хамралгаа. Тэгээд бүр ярах зүгөөд балраад нөгөө жингээ хассан байсан жингээ буцааж хоол идэж тавиад буцааж 14 бүр болоод. За тэгээд хавирга хуурахад юу хэрэгтэй байдаг гэдээс бүгдийг хэрэглээд домог момог тэр зис мис хүүдэд хураад жуулаа. Тэгээ зис хураад жуулаа. Алтан агнаа барагшуул тарганы илгээрээс хэрэглээгүй юм байх. Сүүлдээ хурганы арьс илж жагаад шар цавгаа цавуулж жагаад энэ дээр нааж байгаа байхгүй. Тэгээ хөдөлгөөнгөө бариад ингэхлээр нөгөө одоо ингээд бороолтыг инлээ мэлээ гэл. Баах юм бүгдийг хийсэн. Тэгэл нөгөө шар цавнаас аллерги өгөө энэгээр битүү юм туураад хэвээр илгэний болж байгаа ч тэр чинь. Тэгж явал очоод яг хөө тэгээд барилдсан. Жингээ асч чадахгүй, бэлхий хийж чадахгүй хоолороо жингээ асч байгаа байхгүй юу? Өдөрт ерөөсөө би те 100 г ус ууж ирсэн гэж бодлоо. Бүтэн 7 хоног болоход шүү дээ. 100 г ус уун өдөрт. Тэгээд дээр нь эдгээгүй хിവэрээ байдаг. Тэгээд юм идэхгүй. Тэгээд нэг 100 г ус уулуу нэг 50 г нэг 30 г нэг юм махсаах ингэж жайдалж идүүл идэнэ. Тэгэл хоолоор жингээс орж байгаа байхгүй. Тэгээд орхоос нэгдүгээр ямар ч тамир байхгүй. Хоёрдугаарт нөгөө тэгээд барилдахын урд өдөр хүртэл ярах зүгэл амар хэцүүсэн. Тэгээд яг барилдаар гараад ирэнгүүт ингээд хоёр гараараа нөгөө нэг Израильтай хаарсан. Израиль нэг урд нь 2 3 ялцсан байхгүй. Тэгээд гараа татаад аваад ирдэг нөгөө ингээд дайраад унгаах юу байхгүй хавирга уурхаа. Тэгсээр бол ялагдаад хинч болж байгаа байхгүй. Тэгээд манайхан ч нөгөө ард түмэн те хүмүүс ингээд мяалаа тухайн удаа шар сонирмон чинь те шар үйл чи нөгөө газрын гавар хүртэл мэлж байгаа юм чинь. Тэр тамирчин хүний ард маш их төвчээр итгэл найдвар олон зүйл байгаа тийм бэлтгэл тэмцээд юмнуудыг ойлгохгүй яг хөө тийм байдаг угаасаа л байдаг. Тэгээд тэр жоохон тамирчууд их хүн тусдаг. Тэгээд тэрийг гол тамирчин тавч тоолох нь чухал гэж боддог. Ер нь угаасаа тэр тулсаа ирсэн. Яг тэгээд бурхан болоод биш юу янгууд ялагдаад ингээ байж ангууд энэ аав маань энэ Улаанбаатарт юу дарханд бурхан болоод тий Бэлжинэн гэдэг хүн маань одоо аав маань бурхан болоод тэгээд ястаа нөгөө ялагдаад бурхан болоод ингээд надад бол ингээд амьдрал өстө бүгд явж утгагүй болж байгаа юм чинь. Үнэхээр яахаа мэдэхгүй их сонир болж исэн. Тэгээд шууд Бээжингээс нисчээд аавынхаа ажил явдлыг гүйцээгээд ажлын явдал дээр ингээд зогсож байгаад би
Аава өнөөдөр тий өнөөдөр ялгаж байгаа нь шүү өнөөдөр ялж байгаа нь шүү өнөөдөр ялагдаад босч ирж байгаа хүн ямар аюултай хүчтэй босч ирдгийг би үзүүлнэ. Ирэх жил би заавал дэлхийн оруулаад таны алтан шанал дээр хүн алтан медаль авчирна гэж аавгаа сүүлийн замд нүгдэхдээ хэлж ирсэн. Тэгээд яг бүтэн жил хөдөлмөрлсөн алтан медалийн төлөө яг аавгаа юу ачаад ажлын гүйцэтгэж шууд Улаанбаатар руу ирээд тэр юуны 120-ын тэнд уран шанц гэдэг газар бүсэн дээрээ чемпион гэж бичээд өдөр болгон тэр бүсийг авч ингэж харахаар аавгаа сандаг, амлсан үгээ сандаг, тэрүүгээр итгэл үнэмшил мотиваш авдаг тий залхуурахаараа хүртэл эрийгээ ингэж хараад боддог. Тэгж одоо хөдөлмөрлсөн. Тэгээд мэдээж одоо би авраг болохын тулд яах вэ гэвэл өөрт байгаа бүх нөөц уулзаад дайчилсан. Бага чөлөөт суурьтай учраас 7 хоногт 2-3 удаа орж би чөлөөт өгөх юм хийдэг болсон. Одоо мандах наран хин Наранбаатар гэдэг найзуудтай орж байлдаг болсон. Баясаахан багшаараа орж чөлөөт өгөх юм хийдэг зааладаг болсон. Ингэж явсаар байгаад ёстол дэмдээ дээс эрчимтэй гэж олон түмний ихтгэл найдвар хүлээж дэлхийн авшилт хэмжээнд хүртэл одоо бас тухайн жилээ би 2009 оны улсын аваргаар мярагч шивтээр барилдаад хоорондоо нөгөө шүүгчийн саналаар мярагч ялцсан байсан. Тэгээ би нөгөө явах үгүй хүртэл тодорхойгүй байсан дэлхийн аваргт. Тэгэхэд 5 сард мярагч чамаар ингээд оноос хойш ингээд Азийн аварга оюутны өнөөсөр наадамгүй тэмцээнд орсон л доо. Миний хувьд орох тэмцээн байхгүй байж байгаа 5 сард Москвагийн Гранд Слам тэмцээнд очиж ороод төрүүлээд тэндээс $5,000 аваад авсан шагналаа $5,000 шууд цаашаа барьцыг хийсээд ахаад Гранд Сламд очиж финалдаад ахаад $3,000 аваад тэгээд 2 Гранд Слам дарааж финалдсан гэдгээрээ ч юм уу одоо холбооны ерөнхийлөгч батлага ерөнхийлөгч байна. Насаа шийдэн ярилцаа тэгээд за Саганбаатар энэ жил сайн байна. Саганбаатарыг оруулъя гэдэг. Тэгээд дэлхийн аварт орсон. Дэлхийн аваргаас ч гэсэн одоо бас жудоохон төлөв анхны алтан медалийг тухайн тэмцээнээс Азийн медаль авчирсан. Ийм түүхтэй. Тэгэхээр одоо 94 хэлсэн нөгөө нэг ирэх хэвээр медаль авах хэвээр медалуудыг бол цаг хугацаагаар авдаг байх гэж ойлгосон. Тэгээд намайг одоо дэлхийн аваргаас хойш 5 дэлхийн аварга төрлөө. Миний араас одоо гой хамтдаа зураг авах бол соёлтой болсон тийм. 5 дэлхийн аварга төрлөө. 24 оны Афиналиос медаль авснаас хойш Монголын жудоочид 6 олимпиадаар медаль авсан байна. Тэгээд ингээ бодглоо одоо бас үнэхээр одоо бас энэ олон хүмүүсийн ихтгэл найдварыг хүлээгээд ирсэн учраас их болгон зүйлтэй байт юм болоо. Энэ Монгол улсад ирэх ёстой авах ёстой медалуудыг авсан юм болов уу гэж ойлгоод байна шүү дээ. Түүнээс надад одоо ахаад хошоо дэлхийн аварга болох ахаад бас 2 ч юм уу 3 ч медаль авах боломж бол байсан. Алтан медаль авах боломж ч байсан. Тэгэл авч чадаагүй. Тэгэл яг авах ёстой медаль аваад өрнөх ёстой өрнөөл явдсан болов уу гэж одоо боддог шүү дээ. Хувь тавилан. Тий, хувь тавилан гэдэг юм ба. Одоо энэ альва олон улсын амжилтын өмнө дотоодын өрсөлдөөн бас их чухал байгаа харагддаг. Жингийн одоо олон улсад явах жингийн өрсөлдөөн те өөрөө сонгогдох гэсэн. Таны үед одоо яг тантай тэр хөшүүргийг тэр одоо ташуурыг өгчээсэн тамирчид хийх юм байсан. За маш олон тамирчин байсан. Тэгээ найзууд бид бүгдээ л хоорондоо сайхан нөхөрлөдөг. Төвчэн дээр гараад ингээд хоорондоо үздэг те. Ингээд яг яс ингээд барилддаг. Төвчнээс бууж ирээд амьдрал дээр найзууд хоолоо увааж идээд нэгнийдээ очих оноод хамтдаа гоймонгаа чанж идээд 84-ний гөөхийгөө хувааж идээд ингээл явжсэн 110 төгрөгийн бэлэн гоймонгоо дэвтэж идээд явдаг. Ийм л сайхан хүмүүс байсан. Одоо манай Мярагчаа, Жимбат, Болдбаатар, Мөнх сайхан гэл олон сайхан найзууд байна. Тэнгис гээл те бүгдээрээ ингээл яг нэг жингийн адилхан дэрсгэн нэг одоо ингээд одоо юу гэмээр нэг жигд нэг өнгөтүүд байна шээ тий. Залууч банд нар. Тэгээд бүгдээрээ би нэг ирэлдэг хурцлалтай би нэг ингээд итгэл үнэмшил өгдөг. Тэгээд хамтдаа гараа сайхан хоолоо хуваагаад иддэг. Гэлдээ нэгнээдээ очоо хончдог. Автобусандаа хамтдаа ингээд чигтүүлээд явцдаг тий. Яг тийм л хүүхдүүд байсан. Тэгэл олон сайхан хүүхдүүдээс сүүлд одоо бас олон улсын давцанд гарч ирээд бол манай Мярагч бол намайг маш их хурцлсан. Мярагчтай би нэгээ хурцлж энэ амжилт гаргах олон одоо бас зүйл дээр хамтдаа ч гэсэн одоо медалийн давцанд их олон зогссон. Тэгээ би нэг их хуцлаад нэгнийхээ алдаан дээр ажиллаад тэр алдаагаа дахид автахгүй яваад тэгээд их дэшээ явсан. За тэгээд манай чимд нэг Болдбаатар гэдэг найз маань байна. Надад одоо анх Монгол авшаад Архан уул аймагт чөлөө төрхөөс ихсэж жудаа өгөхөөс ихсэж ороход надад үүрээ зааж ирсэн хүн шүү дээ. Одоо үнсэн жишээн тасалж хийж байгаа. Надад за чөлөөдийн юм дээр чи надад үүсэх нэг цаа гэдэг. Би чамд үүрээ заа гэдэг. Тэгээ надад ингээд үүрэх нэхийг манай сундуу Болдбаатар хоёр анх одоо зааж өгж байлаа.
Тэгээд одоо бас анхныхаа жодоо өх эмэгтэй хэлгийг одоо бас найзуудаас хаалгасан. Тэгээд одоо болт нөхөрлөөд 31 дахь жилдээ нөхөрлөө явж байна да найзуудтайгаа сайхан байна. Одоо та өөрөө тамирчны замлаа одоо илүүтэй тасгалжуулагчийн карьерт илүү цаг хугацаагаа зарцуулж байна. Тэгээд шавнар маань ч гэсэн их сайн байгаа харагддаг. Тэгээд яг өөрөө биеэрээ туулсан хүн учраас одоо яг орчин үеийн хүүхдүүд чинь одоо өмнөх үеийнхнээс бас амьдралын хэд маяг те үзэж хэрглэж байгаа юм ч гэсэн хөөр байгаа. Таны ер нь арга барил ямар байдаг? За ер нь 2019 онд анх одоо Актема байгуулсан. За 2015 онд одоо үндсэн шгшөөгийн залуучны тасгалжуулагч болоод 2 жил гарan 3 жил шахуу тасгалжуулагч хийсэн. Энэ дээр бол үндсэн шгшөөгийн залуучны шгшөөгд одоо манай одоо байгаа инх хилэн гаан хайж Цогтбаатар Эрхэн баяр гэдэг залуучууд одоо тухайн залуучны шишгийн тамирчид байлаа. Эднийг одоо бас тасгалжуулаад байж ирсэн. Тэгээд 2019 онд өөрөө Актем клуб байгуулад ажиллаж эхэлсэн. Актема байгуулад одоо 6 жилийн болж байна. Энэ хугацаанд одоо бас олон сайхан амжилтуудыг гаргаад шавнар маань ихээсээ гараад ирсэн. Эхнээсээ одоо шишээ баглуу орсон явж байна. 2-оос 3 хүн шишээ баглуу хамрагдаад сургуульд хамрагдаад ороод явж байгаа. Насны урт усаар төрүүллээ. Залуучдын усаар төрүүлж байна. За өсвөрийн усаар бол маш олон хүмүүс төрүүлж байна. За манай Монголд Саганбаатар Актеми сүүлийн 3 жил дараалаад өсвөрийн жодоохийн өсвөрийн дэлхийн аваршлагын зэнээс дараалаад 3 жил дараалаад медаль хүртэж байна. Энэ одоо маш том амжилт. Дөнгөж одоо бас үсгэн байгуулагдаад одоогүй байгаа хүүхдүүд одоо 500 жил бэлтгэл хийж одоо өгөхөөр хичээлээд одоо ийм амжилт үзүүлнэ гэдэг бол одоо бас маш том ирээдүйтэй гэж бодож байгаа. За миний хувьд одоо бас үнэхээр ганц бодож өдөр зүйл бол ер нь ч анханасаа л хэлдэг байсан л да. Ер нь нөгөө нэг альва зүйл дээр нөгөө нэг юм систем гэдэг юм байх хэрэгтэй л да. Систем боловсруулах хэрэгтэй. Тэгээд эрдэм шийдлэгээ ангаа ухаан тулгуурласан, онол практик осорсон, хосолсон орчин үеийн сургалт тасгалжуулалтыг онлайнаар боловсруулж ажиллах юм бол одоо бид нар Японоос олоосоос яаж тодорхойгүй л гэдгийг одоо маш их хэлдэг, маш их одоо энүүгээрээ ч ад үзэгддэг. Тэгээд энүүгээ одоо батлахын төлөө өөрөө ингээд яваад өнөөдөр хурж байна. Тэгээд системтэй бэлтгэл ямар байдаг вэ гэдгийг одоо харуулахыг хүсэж байгаа, зорж байгаа. Тэгээд хүүхдүүд маань амарчсан системтэй бэлтгэлийг бэлтгэл хамрагдаад явж байна. Тэгээд ер нь нөгөө нэг юм үг өгдөн шүү дээ. Уулын өрөөлөөр гарч үзсэн хүн дагуулж харахтай амархан байдаг гэж. Яагаад тэгэхээр замаа сайн мэддэг байхгүй. Гарах замаа. Магадгүй гарч үзээгүй хүн тийшээ гарахсаар гараач өггүй ч үү те маш их цаг хугацаа алдна. Үүнтэй адилхан манайхан ч юм уу нэг жоох өрөөсгөл ойлголт өгдөг. Сайн тамирчин сайн багш болохгүй гэж. Заавал сайн тамирчин болгон сайн багш болохгүй гэж ярьдаг хэлдэг. Гэтэл бас энэ бол өрөөсгөл. Яагаад тэр хүн сайн тамирчин байж чадсан юм чинь өөрөө яг өөрсгөө сайн тамирчин бэлтгэхэд муу яг би ийм замлаар ингэж яваад энэ юм ихийг ингэж давтаад ийм зүйлээр ингэж явцсан байхад яг миний хэмжээнд хүрнэ гэдгийг тэр хүн биеэр үлгэлж штэ. Тэгээд яагаад тийм учраас гадаадынхан яагаад тамирчдаа дөнгөж тамирчийн карьер дуусангууд шууд аваачаа шишээ аваад тэр аваачаа тэр тасгалжуулагчийн халуун мэдрэмжнээ тавьдаг чи ерөөсөө тэр байхгүй. Японоос олоосууд тамирчныхаа замлыг дуслаа тэр хүн дэвжэнээс салаагүй магадгүй тэр хүн барилдаад өнгө өсөлт хэмжээ байна штэ тий. Магадгүй дээд түвшинд биш юм ахад доод юм уу хүрлийн төвшөнд үзэх хэмжээний байхад навчаад тасгалжуулагчийн карьерт тавиад тэгээд хүүхдүүдэд бэлдүүлдэг хөх залуучуудаа. Энэ өөрөө гадаад Японоос олоосыг яг одоо юу гэдэг бас нэг сургалтын арга гэх юм да. Тий. Манай Монголд болохоор ч бас арай жоохон өөр юм байдаг. За цаанаахын маань хувьд бас хөдөлмөрийн баатрийнхаа тэмдгийг бас зүүсэн байна. Тэр бас тэр сайхан мөчийг бас эргээд дурсаж ярих хэрэгтэй болов уу? Дэлхийн аваргын дараа. Тэглээ одоо дэлхийн аваргын цаанд тэгээд алтан медаль аваад чемпион гэдэг бас үсээ те ингээд харуулад тэрийг хамгийн түрүүнд би авдаа харуулахыг хүссэн. Дараас нь энэ жингийн аварга нь бол би шүү гэдэг утгаар энэхэд бол бэлтэж харуулж байгаа. Одоо зорилго юм да тий. Тэгээд одоо энэ олон ард түмний энэ олон хүмүүсийн итгэл найдвар, хайр инрэл гээд олон зүйлүүдийг даагаад Монгол улсын хөдөлмөрийн баатар гэдэг сайхан хамгийн том эрхэм үнэтэй дээд цолыг хүртэн гэдэг өөрөө их хувь заяа бахархал. Тэгээ энийг одоо бас алтыг дааж явна гэдэг өөрөө айгүй том хариуцлага. Тэр утгаараа юу гэдэг миний хувьд альва зүйл дээр одоо энэ хариуцлагатай байхыг ханддаг, хичээдэг. За тэгээ хөдөлмөрийн баатар гэдэг энэ сайхан эрхэм үнэтэй цолыг одоо өндөр дөргөж явахыг хүсдэг.
Тэгээд энэ та бүхний нэвтрүүлэгч гэсэн өнөөдөр одоо бас би эндээс шууд нөгөө дархуул аймгийн наадамд очиж оролцох учраас ерөнхийдөө дээл Баатар нэмрийг авцсан явж исэн. Тэгээд та бүхэн одоо нэвтрүүлэгт урьсан учраас тийм ээ. Ингээд яг сайхан хүндэтгээд дээл юугаа өмсөд тэмдэглээ зүгөөд оролцож байна. Энийг бол хамгийн хүндэтгэл ёслолын хамгийн хүндэтгсэн газраа гэдэг нь бол зүүж явдаг да. Тамирчин хүний хувьд ер нь ямар байх хэрэгтэй гэж таны хувьд боддог вэ? Одоо бүх төрлийн спорт байгаа тийм. Миний хувьд бас спортын сэтгүүлч болохоор дунд нь ингээл явна. Бас чамгүйч олон жил боллоо. Ажиглан сэтгэл зүгээрээ их унаж босч байна. Бүх одоо янз бүрийн моментууд гарч байгаа тийм. Тэгэхээр таны хувьд одоо энэ бүхнийг даагаад туулаад явж байгаа хүний хувьд бас дан ганц ч одоо саам чөлөөт гэхгүйгээр одоо бүх төрлийн спортын одоо зөндөө олон өсвөр залуучууд те хүүхдүүд маань байгаа. Тэр хүүхдүүдэд та юу гэж зөвлөхийг хүсэж байна? Ер нь тамирчин хүн бол хамгийн нэгдүгээрт маш том сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Няцдаггүй, ноцдаггүй байх хэрэгтэй. Хоёрдугаарт хариуцлага гэдэг зүйлийг маш том ухамсарлах хэрэгтэй. Одоо аливаа зүйл дээр зүтгэсэн бол эцсийн үздэг байх хэрэгтэй, шантардаггүй. Дээрээс нь одоо хариуцлага гэдэг маань өөрөө маш том одоо сахилга бат байна тий. За өглөө эртээ босдог, бэлтгэлээ цаг хугацаанд нээдэг, бэлтгэлээс хоцордгүй, багшийн хийгсэн зүйлийг дагуулж хийдэг, өөрийнхөө төлөө хичээдэг, зүтгэдэг ийм л байх хэрэгтэй. Тэгэхгүй тэгээд мянган авьяастаа байгаад нөгөө нэг зүлэхгүй бол авьяас ч өнгө орохгүй шүү дээ. Хөгжихгүй шүү дээ. Тэгтэй адилхан авьяастаа ингээд амар мундаг авьяастаа байж байгаад ингээд барилдгаа болцсон, спортоор хичээлээ болцсон олон хүмүүс байна шүү дээ. Тэгэхээр авьяас одоо алт эрдэнсийг одоо зүлэхгүй бол өнгө орохгүй шүү дээ. Тийм учраас аль болох хөдөлмөрлөх ёстой, хичээх ёстой. Тэгээд хариуцлага гэдэг зүйлийг хамгийн нэгдүгээрт одоо бас зүрх сэтгэлдээ нутагшуулан нэвтрүүлэх юм бол одоо бас амжилт бол энэ үхэндээ л гэж хэлмээр байна да. За баярлалаа. Одоо бас хүүхдүүд маань хүлээж байгаа байх. Өргөжлүүлээд бас буцаад 5 дугаар сургуулийнхаа зал руу очиод өргөжлүүлээ. Тэгээд тань бас манай хамтрагч байгууллагуудын гарын бэлгийг бас гардуулж өгөө. 68 жилийн түүхтэй Сүү хувьцаат компани маань зүгээс бас цагаанахта гарын бэлгийг та бас хэлжсэн шүү дээ. Одоо бид нар байрлалцсан гэл оройдоо сүү тариг уудах гэх юм уу. Тамирчин хүний хувьд бол мэдээч цагаан эдээ хэрэглэх бол яс те. Өсөлт боожлт нь бол маш чухал байгаа. Тэр их хайлт маш хэрэгтэй. Тамирчин хүн ч одоо маш олон эрдэсүүдийг алдчихад учраас олон төрлийн эрдэсийг хөсөөр алдж идэг. Тэр болгоныг одоо нөхөхийн тулд одоо бас юм кальц, минерал те, витамин С, витамин Д гэл олон зүйлүүд хэрэгтэй. Витамин Д зүйлүүд юм чанарууд юм эко бүтээгдэхүүн аюул хэрэгтэй. Түрүү хэлсэн Unity Natural Foods гэдэг компани Оросоос одоо бараа бүтээгдэхүүний аль биесны эрхтэйгээр оруулж ирдэг. Энэхүү компани маань олон төрлийн жүрж, алим, томат, хулуу гэдэг нэг ч тусал ус ороогүй 100% органик. Тэгээд нэмэлт сахарын агуулмжгүй эмжүүлсний дээжээс дээжээс хэлье. За мөн энэ эрчүүдийн биодоктор гэдэг бүтээгдэхүүн 91% нь бол зүгийн бал. За бас хүн орхотой найрлагатай эрэгтэйчүүдийн тестостероныг дэмжиж өгдөг. За тийм эрүүл мэндийн биодоктороос гардуулж өгөө. Тэгээд хэрэглэж үзээгүй шүү дээ. Тэгээд бас хүнд бас бэлгэлчэж болно тийм. 10 ширхэгтэй тэгээд нэг ийм хайрцаг нь хэрэглээ нь болохоор 300 сая төгрөг гэдэг юм байна. Тэгээд мэдээч 3-4 хоногийн зайтай хэрэглэдэг гэсэн. Тэгээд бэлгэлэх бол одоо зааврын бас танилцуулаад өгөөрэй. За тамирчны өдөр нэвтрүүлэгтээ маань хамтран ажиллаж байгаа Dental Clinic Studio гэдэг Хавали E-Mart-ийн урд байрладаг Unique центрийн 2 дахь урд байрладаг юм найрсаг хамт олон үүдэлсийг бас оруулж ирэх гэж байгаа юм лээ. Тэгээд шүдний эмчилгээний 200 сая төгрөгийн эрх эмчийг бас цагаанахта гардуулж өгье. Тэгээд манай үзэгчид маань бас энэ шүдний эмчилгээр бас үйлчлүүлж үзээрэй. Гоё спортыг бас их дэмжиж байгаа. Манай дугаартай хамтран ажиллаж байгаа. За мөн тамирчны өдөр нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Хүннөө спортын хувцас хэрэглээг үйлдвэрлэдэг, хэвлэлтэй хувцсыг үйлдвэрлэдэг энэхүү компани маань хамтарч байгаа. Бас миний одоо хөтлөгчийн өдөр тутмын түрүү өмнөх харсан бол нэг юм ягаан хослол байсан шүү дээ. Тийм хувцснуудыг бас хийж байгаа. Манай тамирчтай хувьд ч гэсэн одоо клубээр жигдрэх ч юм уу, байгууллага хамт олноороо тэмцээнд орох ч юм уу тийм үедээ бас Хүннөө спортсвэр руу холбогдож хувцаа бас үйлдвэрлүүлээрээ. Тэгээд мөн миний өнөөдөр өмссөн байгаа энэ дээл хувцсыг болохоор үндэсний үйлдвэрлэгч Уран Ундрах компани манаас хамтран ажиллан урлаж өгсөн байгаа. За баярлалаа. За тамирчны өдрийг дэмжин спонсорлон хамтран ажиллаж байгаа Pus компани байгууллагуудаа баярлалаа. Тэгээд тамирчин хүнд одоо бас үргэлж одоо бас
урам зориг, дэм гэдэг зүйл одоо маш чухал байдаг. Энэ ч утгаараа одоо бас бид бүхнийг дэмжиж тамирчдын одоо бас бэлтгэл хийх нөхцөлийг хангаж энэс эрдэс бодис гэдэг олон зүйлүүдийг алддаг эдгээрийг одоо нөхөх олон сайхан органик зүйлүүдийг одоо би бэлдэж бий болгож өгж тамирчны өдөртөө хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Хэрүүлэх хас жаргал сайн сайхан хүсье. За одоо тэгээд нөгөө тамирын голын хөвөөнд одоо бас тавтаа сайхан ярилцлаа. Тэгээ одоо бид бүхний одоо өдрийн бэлтгэл энэ цагт өгч байгаа учраас одоо өдрийн бэлтгэл рүүгээ хамтдаа явцгаая. Халуун зуныг хамт тавах зармаг Amore. Bring the house down. Тамирчны нэг өдөр нэвтрүүлгийн хамтран ажиллагч хүннүү хэвлэлтэй хувцсны үйлдвэр. Анги хамт олон албан байгууллагын спорт хороо клубүүдийн спортын хувцсыг чанартай материалаар түргэн шуурхай хийж гүйцэтгэх нь. Спорт өмсгөл, халаалтын цамц, бэлтгэлийн хослол, хүүдийн цамц, бомбер, поло футбол, малгай зэргийг хэвлэж үйлдвэрлэнэ. Манай хаяг халдвартын BSB-гийн баруун урд CU-тэй 31-ийн Weber. Холбогдох утасны дугаар 86 30 22 58. Тамирчны нэг өдөр нэвтрүүлгийн хамтран ажиллагч ивент тэтгэгч Dental Clinic Studio шүдний эмнэлэг, манай шүдний эмнэлэг бүх төрлийн шүдний эмчилгээ болон Япон солонгосын шилдэг имплантыг хийж гүйцэтгэж байна. Манай хаяг хан уул E-Mart-ийн урд талд Unique центрийн 2 дахь орт. Холбогдох утасны дугаар 77 27 85 58 85 58 85 58. Сэнсэнэ, ра. Тугаре, ра. За 2 цагаас буцаад бүгд кемонтогоо цуглана. Одоо бол бэлтгэлээ хийгээд яг 1 цагийн бэлтгэл хийнэ. Ойлгомжтой. 3 цагаас үндэсний бүхэн барилдаантай. Тэ. За энэ аваад. Ордог нэг аваа. За би ядалт хийгээл жижиг миг тавтаар байж. За. За. Оо сайн. Уянбаатар сайн болж байна. Төгөлдөр сайн болж байна. Энэ хараач. Хажуу. Сайн ивч ухаана сайн шид. Хөдөө сайн шид. Сайн байна. Хүн бэлэг шидээрээ. Хоп. Маш сайн. Оо тийсэл. Сап. Путка. Оо маш сайн. Оо одоо ууч шүү дээ. Маш сайн. Та гүйтсээр амсана. Энэ дэмсвэр. Ондог шүү. Гүйтсээр. Хаа хөдөө олимпиад орч байгаа гэж төсөөлтөө чи. Олимпиад орч байгаа. Андата гараа. Нэгдэл 50 төрөсөн ч шууд залуустай олимпиад Монголоос ганцхан жин авсан чи 50 явчихж байгаа байхгүй. Тий.
Да, гүйц шидэж. Энэ эндээс барьсан шүү дээ. Эндээс барь. За гүйц. Хоп. Ахад. Хоп. За. Хорлоо. Хоп. Болж. Унааш да. Өгтөн барь. Хэр. Хоп. Сайн болж. Зада тайдаж байна шүү. Хоп. Маш сайн. Жоо суу заяа. Болж дахиад. Зуба. Ингээ хавцууд байна мэдлээ. Үгүй. Ахаад ингээд адмич бүгд. Чи ингээд заяа. Чамаа үзэж. Ингээ байлаа шүү. Ингээд чи зөөгөөд ингэ тавиад байгаа байхгүй юу? Энэ жидаач хүмүүс. Вот ороо. Таташ. Маш сайн. Болж. За. Гү. Сайн байна. Тэгээд бид нар ингэж гарчаад шитгэхээр ингэж байгаа шүү дээ. Гүн үү? Тэгэхэд яг энэ хүн гівччихэж байна шүү. Оён. Одоо энэ хүмүүрээ тохоо ажиллаж болно. Яагаад гэвэл энэ хүн хоёр хөвдгөн дээрээ хахад дүүрч. Ингээ хоёр хөвдгөн дээр ийм байгаа нөхцөлд энийг босоо барилтаа гэж үзнэ. Шин дүүрмээр. Ойлгосноо? Энэ хүн доошо дүүрээс. Өстөдөөс дээ. Энэ бол хөвтэй барилтаа. Эндээс ингэсэн багт нэг татаж аваад ирээд толгон дээрээс гаргаж ирээд шийдсэн ч оноо болохгүй. Тэгмэр юу гараа авсан. Ийм байхад би шидээ юм уу? Цааш нь тохоод унгаалаа. Энэ оноо. Зөө. Босоод өөрөө хүнээ татаа босгоод зөнгөөтэй буцаад хутгаа шүү. Зөө. Ингээ барьсан гооштой чи. Ингээ барьсан гооштой. Ингээс. За унахгүй шүү. Хоп тогтоо. Одоо тох. Сайн. Наач ингэ оноо шүү. Зөө. Тэгээд энэ ачи оноо шүү. Поштой. Гараа тат. Яг энэ бимбэг ачаад гараа татсан. Наад итэ. Яа итэ. Зөөл ямар амар юм бэ. За. Зөө. Аяа итчих шүү. Наач энэ давж яхад энэ өргөдөг тийм бид нар яг юм байлт. Өргөхөд ингэ ийм шиглэг. Адснаа. Яг хүнээ мэдээд энэ хажуугаар тавихгүй болно даа. Гэдэг. Авлаа. Ийшээ тайрлаа. Хүн агчаад. Ийшээ тайраа дүнлээ. Эрэнгүүт нь шууд дүү гараа гэнтлээ. Энэ хажуугаар тавьчихсан бай. Энэ хайта. Өчигдөр тааш үлдээчихсэн юм. Яг ясаа таалж. Энэ хөлдөө гараа идэх өгөхөд. Яг ингэ тэгсэн. Лахараа үзчихсэн. Тэгээд цааш явахтаа болж байгаа тэгшинлээ. Хап. Адснаа. Гал. Авлаа. Хайр өгөө. Аржила. Тэрч мадани. Юу шитгэв чи өөр жоо тогтоож ирсэн хэлдэг заа юу. Матай. Таа. Чи яах вэ? Бэлтмарна хаалгын чи. Жодогийн юм уу? Жодод явд юм уу? Хиний шавь? Тэстэ. Батэрдээ хаана үдэ багч? Араа дээр. Олондоо ороод 2 цаг ихэд ингэж бүгд энд кимоно өмсөө зогсно. Бэлтгэл байхгүй бүгд зогсоод нөө шар бустай хөвгтүүдийг юмыг гардуулаад тэгээд зураг авахуулаад тэгээ гарна. Цаанбаатар ахын нэг өдрийн амьдрал үргэлжлээ түүхтүүд маань дэвжээний бэлтгэлээ дуусгаад байна. Тэгээд өнөөдөр бас эцэг эхчүүдийн эргэлттэй өдөр таарсан байгаа юм байна. Тэгээд бэлтгэлээ өрөхнээс эцэг эхчүүд маань бас харагдаад зарим хүүхдүүд нь бас эцэг эхчүүд нь ирээгүй байгаа учраас ч юм ингээд санагалцсан харцаар хардаг ч юм уу. Бас их хэмиг туулж ах шиг байна. Та энэ тухайс ярьж өгч. За тэгдгээ одоо сая дэвжээний бэлтгэл дууслаа. Тэгээд яг 7 хоногийн дараагаас нэгдсэн журмаар нэг ирэх эцэг эхчүүд байх юм бол тэгээд өдөр зарлаад тэгээд нэг л удаа эргэлтэг хүүхдийг ирж болдог байгаа. Урд нь бол яг Улаанбаатар хоттой ойрхон байгаа нөхцөл бол одоо аав ээжүүд их олноороо бүүнөрөө ирдэг байсан. Одоо бол яг төлөөлөл болоод аав ээжүүд бас ирж явах шиг байна. Тэгээд зарим нэгний аав ээжүүд нэгээс аялж зугаалж яваад бас ирж явах шиг байна. Тэгээд хүүхдүүд бол 7 хоногт нэг удаа нөгөө нэг аав ээжүүд уулзах хэрэгтэй. Тэгээд нэг өдөр одоо бэлтгэлтэй цуг байлгаад юм тэгдэг байгаа. Түүнээс шил одоо өөр юу байхгүй. Дундуур нь утсыг нэг удаа өгдөг, эргэлтийг нэг удаа авдаг ийм манах дүрмтэй, журамтай тэгээд яг энүүгээрээ бас эцэгчүүд ирээд бас хүүхдүүдээ ирэхэд байж ах шиг байна. За одоо
удахгүй хүүхдүүд маань бас бүс гардуулах ёслол болох юм байна. Бас үндэсний бүхээрээ өрсөлдөх юм байна. Тэгээд үүнээс өмнө бас манай хамтрагч байгууллага болох Хүннүү Sportswear гээд спортын хувцс хэрэглэл одоо үйлдвэрлэдэг. Одоо миний өмссөн байгаа бас хувцсыг үйлдвэрлэдэг энэ компани маань тамирчны өдөр нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа. Бас өөр компаниуд дэмжинд ажиллаж байгаа. Тэгээд Цагаанбаатар ахта энэ үйлдвэрийн яг нэрийнх нь подвол болох ингээд Сүбэдэ гэдэг бодолт бас бэлгэлээ. Q-дааны 5 дугаар дангийн болцол буюу шар бүсний болцол хангаж Монголын жудо бүхий холбооноос зохион байгуулдаг тэмцээн уралдаанд оролцох эрхэн үүсч шар бүснийхаа шалгалтанд тэнцсэн хүүхдүүдийн бүсийг гардуулах гэж байна. Монголын жудо бүхий холбоо Q-дааны 5 дугаар дан буюу Яло бүс, шар бүс. Монгол Алтуу Цагаанбаатар активын тамирчин Шижир овогтоо цэлмэг гэж байна. За шагналыг Батмөр овш гардуулж байна. Шиндүр овогтоо Чингүн. За баяр үргээ. За Наранхуу овогтоо Наранбаатар. За өгөөрэй. За Батбаатар овогтоо Буянбаатар. Өсвөрийн дэлхийн аварга шалгах тэмцээний мөнгөн медальт Батбэлгийн Баттинэр л гардуулнаа. За. Жолооны Баяр Жавхлангийн Тэмүүлэн гардуулнаа. За. Сайн байна. За. Заach өсөлч. Баяр үргээ. За. Заагүй. Тамирчны нэг өдөр нэвтрүүлгийн хамтран ажиллагч Эрүүл Монгол хүний төлөө Сувцат компани. Тамирчны нэг өдөр нэвтрүүлгийн хамтран ажиллагч Эрчүүдийн био доктор. Тамирчны нэг өдөр нэвтрүүлгийн хамтран ажиллагч Dental Clinic Studio шүдний эмнэлэг. Тамирчны нэг өдөр нэвтрүүлгийн хамтран ажиллагч Хүннүү Sportswear хэвлэлтэй спорт хувцсны үйлдвэр. Тамирчны нэг өдөр нэвтрүүлгийн хамтран ажиллагч Оросын албаны улсын Берта Русагро группийн аль биесны дистрибьютор Unity Natural Foods. 나도 소리 다르고 싶어. 그것도 진짜 사랑. Тамирчны нэг өдөр нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За Цагаанбаатар академийн хүүхдүүд маань нарны уртад их олон зүйлийг амжуулж байгаа юм байна. Тэгээд өнөөдөр бас таны болон танаа одоо академийн хүүхдүүдийн нэг өдрийн амьдралтай танилцах маш их таатай байлаа. Тэгээд төгсгөлд нь та үзэгчтэй хандаж юу гэж хэлмээр байна? За тэгээд юуны өмнө одоо бас тамирчны нэг өдөр гэдэг энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оруулсан та бүхэнд маш их баярлалаа. UBS телевизийн хамт олонд бас ажлын амжилт хүсмээр байна. Тэгээ хамгийн гол нь одоо бас энэ ганцхан одоо тамирчин одоо багш миний ажил амьдрал биш. Энэ ирээдүй болж байгаа энэ сайхан одоо Монгол Цагаанбаатар академийн одоо энэ сайхан хүүхдүүдийн маань одоо нэг өдрийн амьдралыг одоо бас ингэж бэлтгэл сургалтанд танилцуулж үзэгч олонд одоо хүргэж байгаад бас маш их баяртай, таатай, бахархууштай, талархууштай байна. Тэгээд их баярлалаа. Тэгээд үзэгч хүмүүндээ одоо бас баяр наадамдаа сайхан наадаараа ардын өвсөдийн түүхэн яруу алдарт 105 жилийн баярын мэндийг хүргье. Та бүхэн дэнж хотод сайхан наадаараа гэж хэлье. За Цагаанбаатар ахта бас академийн хүүхдүүдэд нь олон дэлхийн аварга, олон бас олимпийн аваргуудыг төрүүлээсэй гэж нийт телевиз үзэж байгаа үзэгчдийнхээ өмнөөс хүсье өрөөе. За баярлалаа та бүхэнд ашиглал ажил амжилт хүсье. За амжилт. За. Жигсаал ихнээс дуу гаргаад марш.
난 드물어. 너건 지금다 나 무너졌어. 너건 지금다. 자. Orgon tumnimen zaya düşecek. Uying uyde uhdudun badraya. Erlik Monголын залтаарду. Жаргалын төлөхөр За. Да бүгд уцаа унтраагаад. Хөлөө яцсан байж. Артур уцаа байхгүй те. Сайн байна. Дараагийн тав. Наашаага тав, наадлага тав. Вэц. Ноо. Төчгөл бүгд орж ирээд ороод за болоод шүлээ угаагаад 10 цаг хэрэглэж байгаа бүгд ордоо орсон байх шүү. 10 хорихэд аль чирээ болсон байх хэвээр. Ойлгомжтой юу? Бүгд шаагалтад ордоо орчоод битгий. Мэгүүцгийн үлгэр яриад өчтөр Батмөр багш наалтын өрөөний бодлохгүй шүн очи би унтуулаад идэх.